За. За сайн байцгаана уу. Манай Хямтад алах нь байна. Хямтад алах подкаст эхэлж байна. За тэгээд одоо хэд дэх дугаар явж байгаа лээ? 6 дахь. Тэгээд 6 70 дахь дугаар эхлэж байна. Тэгээд автоскан автомашин сурын газар энэ дугаараа хийж байна. Тэгээ манай хамгийн анхны спонсор. За манай өнөөдөр манайх жоохон онцгой 3 зочинтой ирсэн. За наанаас өөрөө танилцуулбал. За намайг МК гэдэг. Би Ирландд сурдаг. Тэгээд Бэктэй өмнө танилцаад найзууд байсан болохоор өргөтөд ирсэн байгаа. За намайг Очроо гэдэг. Очролэгт. Тэгээд Италид сурдаг одоо 20 настай. За. Гээ олон төвгийн найз нь байгаамаа. За. Намайг Төвлөдөр гэдэг. Одоо Солонгос сурдаг. Тэгээд гээ болон Очрогийн найз байгаа. За. Би Монгол сурдаг. Тэгээ битээр Монгол сурдаг. Тэгээ Монгол сурдаг. Гурав гадаад сурдаг. Найзтай өрөөд бүтгстэй чинь. Одоо гадаадын амьдралтэй гэдэг тий. Одоо энэ хоёр нь Европ, нэг нь Солонгос. Нэг нь Аз. Тэгээ одоо тэний ялгааг хэлдэж байгаа чи. Энэ Солонгост амьдрах одоо яг Монгол шууд ерөөсөө юу октод руу ороод авчихсан. Октод руу. Октодын амьдралын талаар. Тий, ер нь зүгээр ингээд яг Солонгос Монгол октодын хооронд ер нь яг ямар ялгаа вэ? Тэр талаас. Тэг ер нь ялгаатай юм санагддаг шүү дээ. Яг багасаа ингээд багасаа чинь нөгөө Монгол төсцөн октод чинь шал өөр өгдөг юм шиг санагддаг. Яг үнэнгээрээ юм шиг. Үнэнгээрээ санагддаг яриа л. Солонгос октод уу? Үгүй Монгол октод. Монгол октод нь арай үнэнгээрээ арай үнэнгээрээ байдаг. Муу санаа манаа байхгүй. Тэнгүүт яг сайн мэдэхгүй л дээ Солонгос октодыг. Гэтэ ер нь зүгээр ажиллахад бол тэгээ жоохон энэ бүгд л хэлэх хөтө жоохон худлаа л гэдэг. Тийм. За Солонгос хотод ерөнхий худлаа юм байна. Тэгээ жоохон худлаа л. За. Аажгаад Солонгос октод уу? за ер нь Итали Европ. Ер нь л хамаагүй ер нь. Итали октод чинь ер нь бас тийм Монгол октод жоохон төстэй байж магадгүй гэж би бодоод идэв шүү дээ. Ер нь. Гэтэ арай тийм төрөгийн юм арай ууртай байж байна. Энэ бол амар тийм эмоцлог хүмүүс байдаг. хөх төстэй л тийж юм юм. За. За. Айрс залуучдын талаар. Айгуу дэлгэнгүй яа. За мэдгүй арис чадчих жоохон шалчгануур байт юм болов. Мэдгүй яг нэг юм амьдралын сүлд эхэлдэг. Тэгэнгүүт тэрүүгээрээ бас нэг юм юу ч үзээгүй гэх юм уу та. Тэг би бас юу юм аа. Угаасаа арис залуутаа өргөтөгөөс ахгүй юу. Тэгээ 10 сар үерхэд тэгээ салсан. Тэгээд салаад 10 сар. Тэгээд дүгнэлт хийхэд ер нь Монгол залуучуудтайгаа л залуутаар суух юм байна л гэж. Залуучуудтайгаа л. Залуутайгаа. Тэгээ залуучуудтайгаа сууж байгаа юм шүү дээ. Ер нь бол жоохон уйлахаас санагдсан юм уу те. Тийм ер нь жоохон нэг юм дээр л нэг жоохон нэг юу ачих хаадаг бөхчгөөд байдаг гэх юм уу. Эсвэл миний таарсан тийм байсан юм уу гэдэггүй. Тийм л энэ да. Тийм. Би яг гадаад хүнтэй болж үзээгүй. За тэгэхээр одоо энэ яриа бэк л шилжүүлээ тий. Айриш октод Бэк Ирландд байсан шүү. Би нэг тэр мэрдээ ерөөсөө ойртог шүү дээ. Дандаа монголчтой байгаа л юм яг айш мэниш. Гэтэ илүү задгаал санагдаад идэв чинь монголчуудаас илүү амар задгай. Европчууд гэдэг гэхдээ ер нь бол арай Азийг бодоход арай илүү задгай. Тийм. За та гуравч яг гурлаа яг одоо гадаад сурч байгаа юм шүү дээ тий. Тэгээ гадаадд яг ингээд Монгол гэр бүлтэйгээ амьдарч байгаад гадаад ингээд бие дагаа явах юм анхны нэг тийм цохилт гэж байдаг шүү дээ. Тэнд нэг сагсар бол нэг MB 5-тай өмөр л гэдэг нэг момент гэдэг шиг яг нэг тийм үе байгаа юм. Анх яг юу сонирн байсан. Тэгээд цаанаас эхлээл явж байгаа. За Анх ганцаараа ингээд бие дааж хичээл хамгийн анхны тий нэг Би өдөөсөө ямар ч цохилтонд өртөөг баха. Угаасаа 10 жил байхасаа л ер нь гадаад руу явна гэд бодцсон. Тэгээ хөөцөлж явахдаа л виз дээр хөөцөлж явахдаа л угаасаа гадаад очсон байсан болохоор очоод тэгэл амьдрал. Тэгээд яг тийм очсон яг л угаасаа амьдрал юм байдаг бах та гэж атсан чинь тэгэл. Айгу басна даа. Миний хувьд бол бас. Одоо бол чигээр айгүй гинтэй юм шүү дээ. тэгээ би бол гинтэй явсан. Тэгээд очоод ч жоо хэцүү байсан ер нь. Эхний 3 сар одоо нэг тийм honeymoon phase юм уу? Тийм ингээд нөгөө гадаад үнэ тэрийг л явж байгаа л. Тэгэл яг мөний асуулт гарч ирж байна.
Үүний асуудал гараад бие даах болоод өөрөө тэр чинь өөрийнхөө хоолыг хийгээд тэгээд хуцаа угаа миний тэр нэг жоох хөвгт байгаа шүү дээ. Ээж аав бүх юм хийгээд өчтөг хөвгт гинт тэгээд гадаад руу очиод тэг ямар ч тийм заа зүйлэх хүн байхгүй гэдэг. Хэцүү л. Ер нь нэг тийм цэрэгт явсан юм шиг. Хитэд явсан. Орон нэг. Чамд бол амар том цохилт гарсан юм байна тий. За төвөө үед яаж юм. Гараагүй өссөн. Яа яг очоод тэр чинь яг шинэ орчинд очиж байгаа болохоор зүгээр хиндээ тийм сонирхолтой байж байгаа л. Тэгэл яг нэг зовлонгийн мэдрэл эхэлж байгаа байхгүй яг явандаа жоох удаад эхлэнгүүтэл асуудлууд нь гарч ирэл виз мизний тэр юмнууд нь болоод эхлэнгүүтэл нэг өмнө нь бол аав ээжтэй асуудал гарчин бол аав ээж нэг л ярилцаал тэр чи очдгийсэн шүү дээ. Тэмүүтэл яг солонгос ч ганцаархан нь болохоор яг л өөрөө бүх асуудлуудаа шийдэх болчоор чинь юу юм бэл. Нөө хариуцлагатай л байх шаардлагатай болчихсон юм л. Тэгээ өссөн үсээгүй тэгээд ер нь хариуцлагатай байх юм байна л гэдэг ухамсартай болчих шүү дээ. Цаанаасаа. Тэгэхээр ер нь эхэндээ бол хэцүү байж байгаад тэгээ одоо ер нь гайгүй нэг дасаад гайгүй болчихлоо. Хэцүүлээд юм л гэрээсээ хоол ичэрч. Ер нь таагаар яваад харамсах үе байсан ер нь. Одоо ер нь харамсдаг уу? Харамсдаггүй. Угсаа нэг хэцүүг нь мэддээд очсон. Тэгээд угсаа амархан байхгүй дээ. Ер нь очиод нэг янз бүрийн юмтай нүүр толондаа гэдэг жоохон мэдчихсэн болохоор тэгээд юм тэрийг хүлээж авах нь арай л зөөллөд өөр дээр жоохон зөөллөө хүлээж аваад тэгэл явц. Тэр гайгүйс. Чи бас нөгөө нэг ингээд хоёр нөгөө баахан гоо ажиллаж очиж байгаа шүү дээ. Тэ виз мөнгө зөгнэ тэрэ нислэг сууд муул гэл. Тэгээд очсон багт нэг тийм харамсаад ах юм байдаг юм аа тийм. Тэгээд шаа гээл. Тэгэл харамссан ч угаасаа өөр сонголт байхгүй. Үлдэхээс өөр. Та дээрм төсөн түүх юм. Оо би яг уцаа алдчихсан. Баг магансан дээр. Тэ нэг амар урцны дээрмээр юм. Байгаа шүү дээ. Яаж дээрм гэж. Яг нөгөө нэг яг толж ирээ дээрмжсэн ганцхан л байдаг. Ганц 2 моёр байгаа хаа тэгэл 1500 төгрөг мөнгө л буудал муудал дээр нэг жоохон зөрбөөхтүүд дагаал тэгэл нөгөө нэг өөрөөс нь шууд тийм зөрөгтэй хүмүүс шууд мөнгөө өгөх гэдэг чинь тийм юм мэдгүй хүмүүс шууд тэгэл заа цунаа хэлүүлж байна. Тийм л дээрм ба. Өөр амар дээрм ба. Чи дээрм болчихсон байна. Нөгөө дээрмдээс ч өмнөхтэй хэлсэн шүү дээ. Өмнөхдөр ярьчлаа. Тийм. Чи ярьсан уу? Гү би Ирландад нөгөө нэг Ирландад нөгөө өсвөр насныхан скутер дээр амар явдаг штэ. Тэгээд уцаа орлоод автобусны болоо зогсчихсон чинь нөгөө нэг шүүрэнгээ алдсан. Тэгээ нөгөө чанга бариад бол захгүй. Тийм юмнууд монголчууд ер нь тэгж их уц энэ амар алддаг гэж сонсч байсан байна. Тэрнлээсээ л. Тийм их байдаг. Тийм. Чамд байхгүй. Италийн маф дээрм төлж. Гайг шүү. Дээрдэхгүй. Гүн тэт чи соёлтой нэлээд соёлтой. Би Ирландад нэг дээрд үл ингээ алдсан. Амар тийм. Би ингээд бас нэг өнгөө маягийн нэг тийм сайт дээр ингээд нүүт үгээ зарах гэдэг ингээд тавьдаг байхгүй юу? Чи над руу нэг тийм хөшин тийм ариш тийм профайлтай над руу ингээд мессежчээ тэгээ над руу залгаад ингээд за хотлоо нэг тийм фейк хоолоор ингээд ийшээ өрөөдөр тийшээ өрөөдөр гэдэг тэгэхгүй юу? Клиент офис юм хаа. Тэгээ тийшээ очиод ингээд нүүт үгээ ингээд нэг тийм Акиагийн нэг тийм нэг уутан дотор хийцэн ингээд очдөг байхгүй юу? За гэлгар уутан хийсэн. Тэг гэлгар уутан хийсэн. Тэгээ ингээд би жоохон муу санаад ингээд холоос ингээд хараа үйжсэн чинь ингээд яг тэр газар гээд ямар ч хүн байхгүй заяа бүр ингээд 7-8 ингээд хар хувцастай тийнейж гэдэг нам бүлээн гэжсэн. Баггүй. Аа. Тэг дээрмдүүлсэн юм уу? Гүү, тэгээд би яг тэрийг харчаад за зүгээр буцаад дээрм байсан юм байна гэдэг. Йоо. Дээрм байсныг ойлгоод. Тамаа хямтад алхаа тэр бүүнээр интернет гэсэн чи юу вэ? За идэхгүй. Бэкл сайн нэг Би сая тэгээд уугаараа манай автоскан авч ирсэн шээ. Би нэг сүүл юу яаж байгаа шүн сэрүүн байчихгүй нойр мөр салгих зүс унтха байцаас гэсэн чинь энэ хоожоо видео кол хийж тэгээд ингээ аваа харсан чинь ингээ тас харахгүй заяа ингээ баадар бор оруулах юм шиг тэгэл ингээ юм харагдахгүй ингээ тэгээ юм ярих гэж ярьдгүй тэгээ таслаад ингээ яасан чинь флашлайттай 6 дараа уурсан чинь Италианы нэг цэцэрлүүд хүрээл ингээ амар өндөр хашаан дээр ингээ гарцсан заяа тэгээ бууж чадахгүй ингээ над руу видео
Тэгээ аад руу бороо орчихсон. Нөгөө цэцэг бүрэл хаац. Тэр юу бас. Тэр яагаад Яаж гарсан тэр нь? Би яг цагийн толгой парк руу орсон. Аа. Би хотлоо өмнө тасал масал хийж байгаа. Тэгээ заа гараад тэгээд хатаа хаалбар өтөж хаал ингээ хаацсан заа. Тэгээ би ингээ яаж тэр хаалбар ухаан мэдгүй. Яаж чад ингээ жоох ингээ дээш болон мэдгүй хөлний шугамс татаа. Болохгүй заа. Тэгэл яг тэнд ч ухаан амт байхгүй. Тэгэл ганцаард бол тэг гэрүү залгасан. Чи гэрүү андаа битинаас үсрээ чиж. За одоо би буруутан байна. Чил тэнцээ амтсан болсон. Андаа нэг л амьд нь шүү дээ. Та гуравч болохоор одоо 10 жилийн найз юм уу? Тийм. Би тоога битэр бүр 1-р анги юм. А 1-р анги. Ажоо болох 6-р анги. Манай 33-ын юм шүү дээ, тий. Оо 33 юм. Та хоёрын найз охинтой тий? Тэ. Найз. Аа тий, найз охинтой нэг яасан. Шинэ дээшээ доошоо 94 үерх хүн. Би юу? Тий. Үерхэн шүү дээ. Гэтэ доошоо үерхгүй. Дээшээ бол дөрөв. Дээшээ бол дөрөв. Яа надад. Яаж вэ? Дээшээ бол 8 ч байсан болно. 8 ч юм бол. Тэгвэл ер нь бол адилхан юм шиг. Эрэхтэй үзэнэрхтэй юм. Дээшээ хийцээг юм уу? Би нөгөө өмнө сүлдээ самбо хоёроос асууж ирсэн чинь бас Ихээ сонирхолтой дээ. дөрөв асуудалгүй гээ бас асуудалгүй гэх нь одоо 33-ны соёл нь одоо тий дээшээ доошоо дөрөв бол асуудалгүй Хязгааргүй. Чээс дээшээ 8 гэхээр тэгэл дүндээ дүү энэ бол 8-ын тав үү. Тийм дээш 8 насны зөрүүтэй хүнтэй болохтой урттайгаар би суухгүй. Ойртой яана гэж байх юм. Өөртөө юм шиг. Харин тэ. За хамгийн ойртой л ер нь 6 нас л. Тий. Тэрнээс хөвшин бол Үгүй 8 насны зөрүүтэй хүнтэй харин уртаа бол байхгүй. Ойртоо юу их чаа 8 насны зөрүүтэй хүнтэй. ойртой бол гоё л шүү дээ. Ойртой амин дээ. Гэхдээ одоо ингэж байгаа бас хөвшин хүнтэй сууж байгаа юм. Айгаад гэсэн. Тэр насны зөрүү чинь угаасаа амар том биз дээ. Яг 20 30 насны үед. Тэгээд тэр чинь 8-аас дээшээ гараа явчих гэж би. Тэгээд 40 гаруул тэгээд 8 насны зөрүү юу ч шүүлмэ зү. Тийм тэгээд би говийн бор болчих гээд шүү дээ. Оо. Говийн бор болмоор. Чи нэрээ. Чи дээшээ доошоо. Доошоо бол 2. Доошоо 2. Доошоо 2. Одоохонд бол доо. Доошоо 2. Дээшээ 4 юм уу? Энэ л үедээ л юм тий. Чи дээшээ хамаагүй юм уу? Хамаач дээшээ 3. Доошоо. Доошоо байхгүй. Дээшээ л баг. Доошоо байхгүй. Доошоо хүнтэй үерхгүй гэсэн юм. Аа. Жицүү бол зүгээр шүү дээ. Чицүү болж зүгээр шин. Дээшээ л. Тийм үү, дээшээ л юм. Дээшээ л яг 3. Чи гэдгийгсэн. Би надад таа. Чамаа чи хариулаагүй биш тий. Би нэг амар хол насны зөрүү амар хэцүү бах уу. Би юм бол тэрний доошоо 2 дээшээ 2 л. Гэтэ ер нь хэцүү бах. Би лав тийм хөшин ихч мэгч хайрд оролттой очихгүй баха. Бай. Төсөөлөд бодглохлоор би одоо говийн бор гэдэг төсөөлөнгөд надаас буух. Одоо яг ийм яриад хормон дээр тий дээшээ үнтэй өрч яхад юм бичлэг гэж байна. Ингээд үлдэн штэ. Арай тийм болохгүй л үү. Тэр нь доошоо л гэж бодож байна өөрийгөө. Жицүү ч юм уу. Тэг ер нь эргээл Тий. үедээ тэр нэг юу аюу нөгөө говийн бор нар хоёр амар хийтүүлдэггүй юу. Тэгсэн чинь комментэн доор хүмүүс үгүй ингэж бичиж байна вэ. Францын ерөнхийлөгч бага ангийн багштайгаа суугаад над жаргалтай амьдраа болоо л байна гэдэг коммент бүр нэг биш бүр нэлээд олон байна заяа. Францын ерөнхийлөгч юм. Тийм. Тэр өдөөсөө өөрөөс нь 20 30 насны зөвөртэй юм шүү дээ. Яг тэн дээрээс хамгийн амар коммент чинтэй ямар шээ. Адилхан. Тэр хөө наа энэ дөрөв нүдтэй гөлөг гэд бичсэн байсан шүү дээ. Ой нэрээ энэ ч одоо постлорч амар олон комментээр орж ирж штэ. Та ихтэй фэйсбүүк дээр постлох юм уу? Постлоо. Гинэ. Ихтэй айгүй тэр. Айгүй. Яг ганцхан л хейтлсэн дугаар. Үгүй хатсан сайн байв. Бүр хамгийн сайн амар. шүү дээ. Тэр дугаар тэр нарыг ярьсан рил нь ингэж хейтлүүлээд тэгээд тэр хоёр их бус рилүүд нь ингэ бүр амар амс байдаг шүү дээ. Ямар сайн үгтэйс. Миний хүү энэ хүү шээ. Наа рилний доод мань дүрийг хараад миний Монголын ирээдүйг гэсэн 10 үйлцсэн юм ач ийс. Тэрийг хараад үнэхээр тий амар гिचсэн гэсэн. Яг бүтгэв болцоо нэг.
Бэлтгэл болцоо юм. Найзын бүтгэл болцоо байсан ч. Найзын юм санагдахгүй байна уу? Нэг амар яг болцож явдаг хөх. Тэгээ сая юу найз хүнтэйгээ нэг солонгост болцож явахдаа юу агаал Юу яачаал. хэрэлдээд Аа. тэгээд хэрүүлээсээ болоод юм ярихгүй явж байгаа л. Тэгээ би ч өөрөө нөгөө болцоо төлөвлөж чаддаг юусэн. Тэгэл зүгээр гараал ингээл болчихно гэж бодож байгаа. Тэгэл тэр жоохон фейлд ингээ алдсан. Ер нь гайгүй болсон. Ер нь их тийм фейл юм байхгүй. Угаасаа болцоонд их явдаг л. Ба. За сонсъё. Бас солонгос юм уу? Тийм ч бас үнэмжил. Тэгээ тэр бас мурч ярмаар юм. Зүгээр байгаа л гэж. За. Надаа дэлгэрэнгүй ярьсан бай. минийх бүр жоохныхоо би 9 дугаар ангид байлоо да. Нэг хүүхэдтэй бас 33 таа юм. Баяр таад хаа. Манай найз үеэлийн анги хүүхдээсэн тэгээ харьцаж агаад кино үзэхэр болоод тэгэд баг чатаар тэр үчидээ чатаар тэгэл үргэлж штэ. Үргэлждэг байсан юм байна би. Тэгээд анх уулзах гад кино үзэх гээд би очисон ч тийм манай өрөөгөө. Би бүр таг аниулаад. За. Тэгэл дууссан да. Би бүр бэлэг аваад атсан Юу вэ? Тайлбар байхгүй юм даа юм тийм. Хар байхгүй те тэр чигээр алах. Оо тийм. Нэг Тэгээд тийм алах. байна. Тийм. Одоо юу гэж явдаг юм бэ? Бүтлгүү гэх юм нэг одоо юу гэж. Надаас нэг Бүтлгүй болцоо биш баг бүтлгүй хайрын төв юм шиг байна. Тийм түүх байна. чатер ер нь хэрэг хэрэгтэй гэсэн танаар. Би бол хоёр юм мэдээд байгаа. Шууд хэлдэй чи. За энэ оож бол ерөөсөө охинтой харцдаггүй байсан. Бүр бичихгүй юм тийм байхгүй. Энэ тийм жоохон арай өөр урсгалын хүн өөр мөр юм уу. Нэм 8 Сая дээшээ гэхдээ ойж яваад л нэг шүү дээ. Тийм. Аа. Тийм оож бол жоохон Төгөө Төгөөд эвгүүл гэдсэн л би тийм мессеж хийсэн. төгөө юу? Тий. Төгөө ч юм бас сар залуу шүү дээ. Jesus ч да. За тийм төгөө чи юу вэ? YouTube байдаг, YouTuber байсан. Оо тийм. Тий. YouTube шүү дээ. Байсан биш. Одоо гэхдээ Одоо тэгтээ хийхэ болчихсон. Бараг 4-5 жилийн өмнө. бас тухайн үедээ бас нэлээд юу байдаг байсан. Хайрласан. Мангах багаанг хүүхдүүд смол гэх байна гээл. Оо тийм. Тийм. Тийм нөө энэ. Тийм тэгээ дуулна. Тийм тэгэхээр тэгэл Өндөр тий царайлаг тийм тэгэл ойлгомжтой болчихж байгаа шүү дээ. тийм нэг ойлгосон. Баярлаа. Тэр ойлгочихсон. Гой шидлээ дээ цанаа. Баярлаа. За. За чи та гурав дүр ярмаар юм байна уу? За чин за ер нь Ирланд залуучууд бол жоохон ийм дайчин биш юм уу? за юу юм бэ? Хиймэргүй юм байна. Тийм. Оо. Яг үнэ. За тэгвэл Монгол залуучууд юу нь гоё юм? Сайн мэдхгүй л юм. Яг миний учирсан хэдэн нь бол Бас хиймэргүй л. бас үгүй ягч багч бас бүр хиймэргүй бол биш. Нэг юм яг хөө нөгөө нэг хэл мэлний ялгаач хэсайгуу гарч байгаа юм лээ. Соёлын ялгаа энэ төр гараад. Тэгэд би өөрийгөө илэрхийлэх юу энэ төр ч гэсэн хэдий сайн хэлтэй байсан ч гэсэн нэг л эвлэж өгдөг байсан байхгүй юу. Тэгээд би ер нь Монгол залуучууд л гэж бодсон. Гэтэ одоо тэгээд харуул тэгээд гүндүгүү те хээгүү. Тийм л Монгол залуу. Монгол залуучуудын тэгвэл сайн тал юм байна. Тэгвэл Ирланд залуучуудын сайн тал нь юу юм бэ? Сайн тал нь Тэгээ энийг доогор нь орчуулахтай байвал шүү. Ирланд групп л шүү. яана. За вэж. Айгу юу юм болоо? Яг нөгөө нэг Европ шиг зүгээр л нээлттэй. Ямар нэг асуудал болох юм бол тэгэл за ярилцъя. Яачаад байна, ийчээд байна гэл. Монгол залуучууд чинь тэгэл дугаар угаалал болчихсон шүү дээ. Тэгдэг үү та нар ер нь? Тэгээд Тийм баха. Би бол тэгдэг гэж бодож байна угаасаа. нугас дугаар. Тийм тэр бас тэр Ярэ үргэлжлэлээр. бол тэгдэг баха. Ер нь айгу нээлттэй. Юмаа ярилцъя л гэдэг. Тэр нь гоё юм да. За тань одоо Монголоос явхаас өмнө ер нь хэр гадуур дотор явдаг байсан бэ та өөрөө? Би чи 18 хүрээл яваад гисэн. Ер нь бол гадуур дотор явж амжааг байгаа шүү дээ явдаг. Тийм амжаагүй би чи баар орч үзээгүй. Тэгээд дандаа
Ахын А тэгвэл тэгэхээр бодсон. за яг хөө. Энийг нас. За. Хоёр ч бас ялаагүй тий. Юу нь ялаагүй. Тэгээд очиод ер нь хэр шавуудж сурав? Хэр гоё байв? Шавд гэхэд ч одоо тий яг зөв зүйл юм уу? Одоо буруу зүйл юм уу тий? Яг балансыг олчууллаа зөвлөж. Тийм ер Тэнд нь бол тэгэл чихээ стрессээ тайлах гэж. тийм яг л баланслах гол бол одоо 7 хоногийн 2-3 өдөр гарна гэдэг ч юм бол бас арай их санагдаж байгаа шүү дээ ер нь тийм. 2-3 ч юм бол их санагддаг. 7 хоногт 7 хоног болгон ч гараад ихд хүртэл их санагддаг байхгүй ер нь л. Тэгээ тэнцэн нэгтэй хүмүүс ингээл ажиллаж байгаа л ингээл бүжилж стрессээ тайлах гэж орж ирж байгаа хүмүүс яг дийлэнх нь харагддаг болохоор ер нь гайгүй. Тэгээд шоу бол тэгэл байж болно л гэж боддоо шүү дээ. ууж мууггүйгээр шоуд суурлаа шүү дээ. Тэрс уултгүйгээр гэрүүлээрээ боломжтой. Хоёр Бүжиглээл. Уухгүйгээр болохгүй боломжтой болдог. Боломжгүй. Яа. Боломжтой. Миний хувьд бол би бол боломжгүй гэж үзсэн шүү дээ. Сонь шүү. Дуу сайтай зөв хүмүүстэйгээ байвал тэгэл бүжиглээл жинхэнэ стрессээ гаргаж Надаа л болж. Айгүй аргууд айгүй л аргаал. Уухаар тэгвэл юу нөөрэ? Нэг хөгжмийн одоо эрүүлээсээ Ер нь л айгүй нээлттэй болно шүү дээ. тэгэхээр эрүүлт нээлттэй байж чадахгүй гэсэн үг үү? Тий хангалттай бол биш угаасаа жоохон ичимхий Бариад. бие барьдуулчихлаа тий. Яач ч гэсэн эрүүлтээ бас Авахгүй. тийм байгаа шиг санахгүй байна. Тий. Тэгээ бас арай бас юмсыг хүлээж авах нь арай мэдрэг болчтой болов. Тий. Нэг шүүмжил нь алуулж юу юм нэг юм Гэхдээ яг шүүх тарих нь алуулчихсан юм шүү. За мэдгүй ер нь юм хэрэглэж байгаас юу мууж муцсан байх юм бол одоо хүн ингээ зэмлээд байвал илүү эрүүлээсээс гэмшдэг ч юм уу. Эсвэл ад жаргалтай байхдаа илүү ад жаргалтай байдаг ч юм уу. Тийм юм шиг санагдчихсан та. Айгу аригч шиг ярьсан тийм. Нэг гадаад Монгол байдаг монголчууд чи одоо нэг тим яваад идэв шүү дээ. Монгол хүнээсээ л хол юм уу гээл. Тийм. Та тэр нь хэрэг тэрнтэй санал нийлж байгаа гадаад бас. Мөө тэр монгол хүмүүс ингээ сууж байна. Зайгаа барьдаг. Тийм ер нь зайгаа барьж. Зайгаа Бид барьдгүй шүү. Зайгаа барих ёстой хүмүүс нь. Яг үндэ тэгээд зайгаа барьлаа гэсэн чи Солонгос хүнтэй өөр улсын хүмүүстэй тэгж яваад байгаа юм байхгүй байгаа. Тэгэхээр чинь монголчуудтайгаа л явж байгаа. Ер нь ихтэй. Тэр нь бидний үеэр арай гайгүй юм шүү. Тийм. Өмнө аав ээж үе муу ах. Тэр үеийн үед амар исэн юм шиг үлээ. Тийм. Жохо итгэлийн авч олж авал тэгэл хомчдөг гэсэн шүү. Тийм. Бүгд нөгөө нэг яг ажиллаж мэдлж байгаа хүмүүс чинь нэг нэгнээсээ хулгай зэлгээ хийхээс нь ахуулаад дээр үед тийм л хэсгсэн юм Солонгост. Тэр Солонгос ч баг одоо хамгийн их монголчууд идэг. Тийм баг хамгийн их үүд ахгүй. Хэр их байдаг үлээ 100 бишээ 50 мянган байдаг. Баг байгаа хаа. Одоо харин амар гадаадуудтай болсон. Өөр улс руу явж амьдрахыг гэсэн сурахыг хүсч байл ямар улс таатай санагдсан одоо. Би Солонгос явж сурмаар. Солонгосоос Ирланд руу явах уу? Үгүй. Үгүй юу. Солонгос айгүй нэг юм байна те. Гэхдээ манай гэрийнхэн Солонгос байдаг хгүй. Тэгээ би магистраараа Солонгос. Тэгвэл Эсвэл Австрал ч юм уу. Нэг англи хэлтэй орн руу юу юм. Гэхдээ Ирланд угаасаа нөгөө цаг агарын байдал ер нь хэцүү шүү дээ. Амар депрессэн шүү дээ. Аюу даах хэвчээ. Жилийн 290 өдөрт нь бороо ордог гэсэн судалгаа юм л. Тэгэхээр амар хэцүү. Австрал ер нь айгүй эрэлттэй юм тий. Миний подкаст хүмүүс ч гэсэн Австрал бас ял гэсэн. За тэгвэл шоудж явж байгаад ер нь тийм байдалд орж исэн тийм тохиолдол байна. Бага шүү. Найзуудын ч юм уу. Бага шүү. За угаалцсан. байгаа юм шүү. Тэгээд нөгөө нэг шоудж байгаа л найзуудаараа шоудж байгаа л тасарсан. Тэгээ хэтрүүлж байгаа тасраал. Тэгээ өдөр нэг болж байгаад тэгэл шонгийн мод найзууд юм нар мар гарцсан. Өдөр нэг цагт тэгэл цагдаас ирэж байгаа. Утасны цэник мөнийг байхгүй тэгэл.
Тэгэл босоороо гэж цагдаа нар тэгэл юу ч хэлэхгүй тэгэл тэр чигтээ гараад тэгэл мэдрэмжээр ярьж байгаа юм чи. Метрон цугаал. Тийм л юм ба. Наадах чи ер нь юм хамгийн аймараасаа ер нь хидэд ирэмлэх. Тэр өстө өчнөө тийм хүмүүс байж болохоор Гөө зөвхөн чиний хувьд. миний хувьд бол тэг аймараас нэг. Хамгийн аймар л Та. Гүнээр хамгийн аймар л ах та. Байдалд орж исэн гэвэстэй. тий. Тэг өөр чи юм санаг. Гайгүй. За. Уух маяглаа. За. Миний зөв тийм тийм түүхөө. байгаа шүү дээ. За. Солонгос тус. За. Логст юм лээ шоож маа. Үүр цайд майл баармаар нэж тийм шүү Тийм дээ. яг нэг юм ажиллах. Хайтай байхад Солонгост би төвөд нэг өдөр гараад хоёр бар зэрэг бандуулсан байхгүй. Гэтэ хоёр амар тийм өөр төгсөө юм. Мань хүн болохоор ингээд Тэр бас байж болох юм. мань хүн болохоор зүгээр ингээд баарны гадаа ингэж байгаа тийм тав тухгүй байдал үүсгэсэн юм шүү. Тэгээ бадуулсан юм. Би бол ингээд баарны дотор тав тухгүй байдал үүсгэсэн. Яасан бэ гэсэн чинь би альцсандаг байхгүй ингээд. Ингээд амар ингээд бүстэй хамгийн прайм дээр ингээд бүжиглээд хийжсэн чинь ингээд зүүн талд ингээд галын ор гэж байхгүй юу? Өө за. Тэгээд харин нөгөө тэр галын орыг ингээд эргүүлж тойруулж байгаа нэг тийм дотор нэг тийм хүүхэлдэйн киноны бодчихгүй ингээд галын ор цэцгаарч нэг тийм хөөс даа. Хэр согтоо байсан. Амар сүтээс. Амар байсан тэр. 2-3 жак артчихвал. Тэгэл нэг тийм хоцоог ингэж татаж аваад. Тийм цэрэгт явсан гэж бодож байгаа. Тэгэл бариулаас ингэж барьж байгаа цацсан чи нөгөө ч ингэ цацраа тэгэл. Би ингээ гайхт зэрэг хөөс арахгүй гэдэг. Яг 5 секунд ингэ барьсан байхгүй яа хөөс арахгүй. Тэгэл тэр хавцаа ингэ битүү цагаан. Тэр баар тэгэл хаасан шүү дээ. Тэр баг тэр хаалж байгаа байхгүй. Амар том баар шүү дээ. Хамгийн амар би ингэ тэг галын урсчаад бүжгэлэл яваадсан байгаа байхгүй. Хамгийн дөрөнд өртсөн хүн нь би байгаа байхгүй. Яг ингэж харсан чинь тэндээсээ галын ор ингэ барьцсан. За энэ чи яах ч нэ гэсэн шөө өөдөөс атчих байхгүй. Тэр шууд нүд рүү тэр чи ороод тэгээд Чамрал нүд. Ихтэй над руу цэцсэн юм гэсэн. Над руу харуулж ингэж бүжгэлж байж байгаа л надаас ихтэй ингэ тойроо цэцсэн байгаа. Тиймэр тэгэл амар юм ш. Тэ. дуусгалтай. Тэгээд цагдаа магдаа ирээд тэр чи бөө юм болсон юм. Тэгээ цагдаа ирээд би яж байгаа ойлгох. Ааж очоо солонгос хэлхүү тэгээд. 9 оны даажл юу вэ? Тэгээ уушлаарай гэж. Уушлаараа гэж нүүдэлэн дээр амар ууртай. Чиний хаа юу болсон юм бэ? Тэгэл цагдаа дээр бичгдээл тэгээд цагдаараа дараа нь явж байгаа л. Тийм цагдаараа 23 оны дараа явсан байна. Тэгэл бичсэн чинь нас мэдээлэл өгч байгаа юм. Чи тэгээ яасан нэ баарын дотор галын ор цэцэн утсан гэж солонгосоор асууж байгаа юм. Би тий гэсэн чинь нөгөө цагдаа татаж байгаа гэсэн. Тэг би бодсон. Битсэн. Тэгээд торгуул мургуул төлсөн үү? Тэгээд торгуул мургуул төлнө гэж тэгээ байхгүй болсон. Би тэгээд тэрийг нь уулна хүлээс тэгээд Монгол. Мөр төлхийг хөссөн байх тий. Би айж юм ч угсаа. Тэгэж угаасаа баргийн үнд угаасаа хийдэг үдэл биш хаа. Тэгээ чамны асуулт байна зав. Аа. Чамд нь бөхчүүд хэр таалагддаг вэ? Нөгөө сүрүүний нөгөө гүндүүг үүснээс болоод. Гэхдээ ер нь мэдхгүй байна. Хэр таалагддаг вэ? Яг уу Тэгвэл хон баяр чам таалагддаг. игдүүтэй. Яхан бай аюу. За. Түүнээс яг юм романтик юугаар бол нэг таалагддаг бол биш. Ер нь Би хааны хувьд бол угаасаа тэрхий би ч одоо өөрөө зүүн жаар. Тийм. тэгвэл намхан бүх байлаа гэж. Бас бүр амар намхан болохгүй шүү дээ. За 170. За 170 болох юм. Болох юм байна. Тэгвэл эрэгтэйгээс надад юу үстэй. Эмэгтэй бүх байхгүй болохоор. Эмэгтэй бодвилтингийн бодвилтингийн тамирчид байвал яаж вэ? Тий, анахаа. Анахаа гэж бодчих. Тийм за тэгээд Анахаа юу? за анахаа гэж бодчих. Хөөгний Анахаа ингээд чамд ингээд дахианы мөч ингээд амна. Би бол Чи 3-ын 7%. Гэхдээ ер нь дасгал хийдэг хүн бол зүгээр. Үгүй Үгүй яг Анахаа. таны мөч өгөөл яах вэ? Өгөөл үү? Тий. Тэгээ хуруугаа далаалах гэдэг шүү дээ. Өгчөөд хороогийн дадлаад нь тий. Аа. Үгүй ээ. Нахаа. Тэгэл идэхгүй шүү дээ.
Юу вэ? Юу вэ? Юу вэ? KFC юм уу гээл. Ой, гэтээ Монголын KFC бүр хамгийн бэст шүү дээ. Тэгж боддог уу? Тийм. Монголын юм байна. Тийм Монголын хамгийн байна. Тэрийг чи сайн эдэд аваараа гадаад Чи ануухай гэлээ шүү дээ. Ануухай. Чи ануухай юу гэж бодож байгаа? Ануухай чамд ингээ хийгээд өглөө за. Идэх юм уу? Тэг би бас үлдээ ивчий. Зүгээр юу нөхөө Тэрийг мэдчихин тий. Ануухайг уу? Манайхаа би их амар тийм үнэлтэй юм л. Фитнес шоу моо дээр бүр үнэхээр яаж бүр бүртгүүлээд тулгад заадаг юм. Ануухай сайн юу? Ажил- Сайн. Юм л тийм. Гэтэ яг хоо ер нь сошиал орчин дээр ануухын тал ер нь муухай юм Тэг муу юм нэх байх. гарч байгаагүй шүү Уус дээ. муу юм гараадах юм биш үү? Тийм ч Тийм. бодож. Айгуул. Мм. Одоо ингээд манай улсын буруу хаалттай хүмүүсийг одоо тэгэл тэр юм чинь турааж штэ яг үндэ тэгэр чи. Имэгтэйчүүдийг. Тэгэр чи. Мондгоо мундаг. Багш хүн шүү дээ анаа. Тийм. Хаяас KFC ямар нь хийж. Тэгвэл ходоод гэснээс ер нь Солонгост амьдарч буй хүмүүсийн ходоод ер нь яг ямар хөө вэ? Мууддаг баха ер нь бол. Яад мод. Тэгэл зүгээс тэрийг бас сайн мэдгүй зүгээр ер нь халуун ногоотой юм уу хийддэг болохоор л лээ. Хоолноос биш бай. Стокс ч бүр уусаа тэгээ сүүж бомборлт бөмбөрт шүү дээ. Архины үгүй арх уухгүйсэн ч гэсэн хоолоороо ходоод нь муудаж болох юм. Монгол хүндний юутай зөгцдөг юм шиг санагдчих. Өөртөө л аяа. Тэгээ өөрсдөө л зүг шүү дээ. Өөрсдөө өдөр чинь яг мэддэг болохоор багасаа. Юу Солонгост гэхдээ ер нь орой болгон пив уучаад байдаг уу? Үгүй Үгүй юу. Солонгос тэр хэр давтамжтай болж байна. Солонгост давтамж нь Ер нь эд үедээ яадаг. Эд үед за. эд үед бол давтамж нь амар байсан бас. Ер нь бол 7 хоног сард 20 сар 20 бол байсан. Хүүх сард хорихор чи юу юм бэ? Сар 20 шиг 7 хоног 5. тэр нэг яг бас үеинд таарч байгаа юм л та. Санаа. Мөнгө нь байна. Зөвхөн сэтгэл санаа манаа сонирн болцсон үедээ нэг тэгж юу ажил. Тэр шиг ингийн үед бол авахгүй шүү дээ ажил мэжилтэй. Даваа үе байвал Одоо Facebook дээр саяхан тавил халуулах байх тий. Тэгэл шоуд ирэл 30 хоногийн 20 өдрийн шоуцсан. Тэг галын орморыг битгий хийсэн. үгүй шоуцсан гэв шүү дээ. Зүгээр л ууснаа гэж. Тийм. Үгүй шоуцсан бол биш тэр. Зүгээр л яг л уусан баг. уусна юм Тийм, уу? Уусна. оройтой- Шоудлаа сарай. Ялгартай. Левел Шоуцсан хамаагүй хамаагүй баг. чамаагаа шүүмжлэхэд 20 хоног шоудах нь илүү юу? 20 хоног уух нь нэрэ. Зүгээр уух нь уу? Тэг аль нэр юм уу зүйлчихсэн юм. Зүгээр 20 хоног зүгээр уух нь илүү муу хаа. Тэг ямар ч шалтгаан байхгүйгээр тэгэл улам сэтгэл хөдлөлд ороод байна л гэсэн үг шүү дээ. Миний бодлоор эсрэгээр 20 хоног юу шоуд нь хэлчих чад. 20 хоног Орой болгон гараа бүтээсэн юм уу? Харин тийм. Уухан арай. Ядч л хөдөлгөө игээд ирүүл юм шүү дээ. Тэгвэл суугаал уугаад гарч. Бүр хэцүү юм шүү. Тэгээд хоёр төрлийн уулзсан. Зүгээр дээ. Нэг нь болохоор бүжгэлж уугаад дээ. Нэг нь болохоор бүжгэлээд нэг нь болохоор ингээд гутраал уугаад байгаа байхгүй тэр чинь. За анх тэгвэл энэ арай л алкогол ирэх. Анх Арай яг тамир арх холж ирсэн арх ярьдаг шүү. Гадаад гэсэн чинь л Гадаад тийм ярьж байгаа байхгүй. Тийм байна тий. Надад сорлог гэдэг шүү дээ. гоё сэдв шүү дээ. тор архичаа байж. Гоё сэдв. Ер нь бол тэгээд тойр гэсэн юм сте. Одоо Монголоос өөр газар руу очиод тэгж яхад тэр нь бол тэгэл тэр ууж муух юм бол зүгээр нөө хорж цагдах юм байхгүй болохоор зүгээр л зүлэлчихэж байгаа сте тэр чинь. Тий, энгийн байдаг юм болж шүү дээ. Одоо ч зүгээр л нэг амар өөрөө юу л буруу зөрүүл юм хийхгүй байвал тэр чинь. Уусанчтай хариуцлагатай явуул. За өөр юу байцаад одоо архийг ингээд за ер нь зөв зохистой хэлбэл бол арх бол за хүний хэрэглээ юм шүү тий. Сайн л чинь. Нээлтэнэ. Арх гоё. Гоё бол шээ. Муухай. Ам Гоё л шээ. Гоё гэж хэлж За өөр нөлөө нь гоё. гоё ши.
Үр нөлөөнч бас биш. Үр нөлөө. Муухай. Ер нь уухан штэ. Чи яагаад аваа гэж. Чи хор шүү дээ. Оо за. За. Чи зөвтгөл дээ. Ариун Шүү дээ. Тий. Гэхдээ тэгэл юуг нь зүртгэхдээ одоо хүнээ хэрэглээ. Тийм. Танайд үл ягаа айх уу гэдэг. Ийм төр зүрийн Аз шагаал авахгүй л. За. Тий. Тийм. За ер нь тэгэл тодорхой юм шүү дээ. Би бол жоохон ариун нэг нээлттэй болох гэж бодсон шүү дээ. Тэгээд ер нь согтуу мохтуу болч тэгээд дараа нь галзуу юм хийсэн дараа нь ботход гоё ч юм шиг. Ер нь айгүй их дорсон зүйлтэй юм санагдчихсан шүү дээ. Архинаас арх ууснаас илүү гоё дурсан зүйл гэж юу. Яг уу дандаа биш л дээ. Гэтэ бас үлднэ гоё байлаа. Гэхдээ та хэд юу гэсэн үү? Ганцаараа нөгөө арх юм уу ямар нэг сатурл хундааны амтанд нь болоод ууж гэсэн юм бол байгаас тий. Аагүй. Чи арай нэг тийм сэтгэл готролтой үйл юм ганцаараа. Эсвэл амар Гэхдээ зүгээр л амтанд нь дуртай болохоор уусан үеуд байхгүй юу? Генис бол Генес бол би тэгжсэн. Тэгээс би уучсан. Тийм, генес бол амар гоё. Амт нь гоё болохоор ганцаараа чамууг аваад ууч. Кофе ууж авч. Бэк дээр 100 Америкт ажиллаж буцаж ирсэн. Тэгээд нэг генес авч байгаа. Авч угаад бэк даасах. Тэгээд пабын гадаа дээр шилээ ахт мууж. Тэгээд шилээ хаяг аваад зүгтаацтай энэ. Авчирсан Монгол руу. Үгүй Ирландаас би ямарч генисийн шилээ авчирсан. Тэгэхээр гэртээ хамт бэржгаад юу гэстэй. Болж шít. Уус тэр чи хар мянгаараа аваа шít. Тийм. Угаасаа тэр бас өгөхгүйд бас хар зогссон юм аа тий. Өөл өөх юм шүү дээ. Зөв хамтан ноосдаг. Дотор нь угаасаа ууг гэж битүү байгаа. Тийм. Гоё байсан. Бороомоор орж морч тий. Гоё байсан. Тэгэхээр бас арх ухаар дурсамж нь эргээд ирчихсэн. Тийм. Тий. Гоё л өгдөө шүү дээ. За одоо нэг асуулт асуугаад арих тэгээ гадаад суудаг юм тэр зүгээр Өндөрлөе гэж үү? Өндөрлөе. За. одоо ингээд энэ бол яш мэш дуусаад одоо хүүхдүүд юм ирээдүйн нэтэр энэ ихэнх нь л юм гадаад сурын мөрий гэдэг нэрэд шүү дээ. Хайд яг юу зөвлөх юм бат юм. Тэгээд хаагууч гуруулаа гадаад тодорхой хэмжээгээр удаан бас байсан байна. Бакалавраараа ер нь яваад ирэхгүй хаа. Ер нь бол яг тий ирээдүйд одоо та хэд шишээд нөгөө би тийм бэлтгэлтэй байгаа тэгээ арай нэг гайгүй туссан гэж хэлсэн шүү дээ. Тэгээ нэг хүн нэг тэгж тусаач юм тий дараа хайд нэг эртнээс нэг ингээрэй ч юм уу тийм хэлж зөвлөвөл Өөртөө яг үнэхээр хүсчихвэл тэрийг хийгээд гадаадд ганцаараа тэгж очиж сурахыг юм бол зөвлөнө. Тэгхгүйгээр аав ээж нь гадагшаа хүчээр явуулсан ч юм уу яг өөрөө зоригтой л биш бол тэр хүүхэд гадаадд очиод бол тэгэл дэмий эцгийнхээ мөнгийг үрж ийна л гэсэн үг болж байгаа. Тэгж л бодд ер нь л. Тэгээ бакалавра гадаадд сураад ирэхгүй л гэж. Ер нь тийм ш. Тэр өөр бакалавра гадаад сурдаг л та. Тийм би бас. Тэгээ ер нь бас эргэлцэхгүй байна. Чанга байна тий. Ер нь чанга. Гэхдээ хаа. Тийм. Бие даамаар байвал бас гадаад руу явж болно. Өөрийгөө бас Яг нөгөө нэг 2 3 жил ирч юм. Яг нөгөө нэг Ирландын хэлний бэлтгэл шиг. Тий. Тэгээд яваад ирч болно. Гэхдээ бакалавраар сурах чинь амар их мөнгө орно, цаг орно. тэгээ чи яг охтуудтай гэдэг нэг зөвлөх гэж. Адилхан дөө октоудаа юуг ялгаагүй. Тэгэж октоудаа гэх юм бол Хичээл ном бас залуугийн талмал тий. Ух за. Октоудад нөгөө нэг ажил олдсон тэрний нөгөө нэг айгүй их юу хэмдэ би анх очоод нэг юм айгүй эвгүй ажил олчихсан байхгүй юм. Гэхдээ болохоор нэг юм хөгсүүн хардаг. Тэгээ нөгөө хөгсүүн нэг жоохон нэг юм нааша тал руу байдаг. Тэгээ тэрэнд анх очоод би бүр амар айжсан байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүүхдүүдэд ер нь тиймэрхүү ажил амар олцоод байдаг. Эмэгтэй болохоор нь эрэгтэйчүүд яг ингээл галтгаа могонд ажиллаад ингээл хар ажил хийгээд яваад байж болдог. Гэхдээ эмэгтэйчүүд нь нэг эмэгтэй болохоор нэг юм санхүү өгье гэсэн хүмүүс юмтаас нь дагаад тэгээд тэрийгээ дагаад мөнгө амархан олъё гэсэн хүүхдүүд ер нь бол тэгэл дагаад авчихдаг. тийм ерөнхийдөө тийм хөтөлс байна. Чигтээ цагийн хийдэг бол байсан. Тэр нөгөө нэг гаж тонтой өвгний ажил юм уу те? Тий, гаж тонтой өвгөн. Би 2 удаа очсон байхгүй. байхгүй. Хийдэг авсан. Цагийн 50 евро муур авсан байна. 50 евро ч. Тэр үчин цагийн 10 евро байдаг байхгүй.
Би бол Цагийн 50-ыг өгөө. Цагийн 50-ыг өрөөлөө. Йоо. Йоо чи явах уу? Би Гаж донтой эмээтэй юу? гажууд Ёо биш үү? нөгөө имээ ингээ орлоод гэж байна. Ой лайц. 50 цагийн 50. Юу Ой 10 цаг тэгээ байх л ба. Тэгээ оролцчихлээ гэвэл үсрээ бүс бадч мадсхлаа. Үгүй яа. Тийм шүү дээ. Тэрнээс хитрхгүй гэвэл бас болж Би байна тий. цагийн 50 явна. Тэрнээс хэтрүү цагийн 200. Тийм шүү дээ. Би ч угаасаа буян бор өнгө хийж байгаа шүү дээ. Яа. Йоо. Закатлик. Юу нэг болсон шүү. Цаач мэдчих. Хаалхгүй шүү дээ. Катлчаа. Гатлахгүй. Сайх дуусны хэнийдгүй байлаа. За одоо өөр за одоо 2 дугаар хэсэг рүү шилжиж байгаа юм байна тийм үү? За. 2 дугаар хэсгээр одоо за харихнаас бол өөр юм нэрээ. За би одоо нэг залруулах хэлбэд арай л архичин болчихлоо. Тэгээ би ер нь хоёр хэлээрээ би ер нь архи уудгүй үстэй хэлээ. Уудаг юм шиг биш. Тийм биш. Ээж аваад үзэн шүү. Сайн байна. Тий. Танаач гэсэн үзэн. Танаач гэсэн. Тийм. Ээж аваа үзэх хоо битс нэг тийм ууж идийг гэдэг юм юм шээ. Залруулаа хэлж. Тий. Тий. Тэ хоёроо. Тийм манайх энэ дугаар хоёр үзэгчтэй байна. Налгаад ташаа хоёроо. За бэк. За 2 дугаар хэсгийн юуны талаар байна? Юуны талаар их гоё хэлээ. Одоо гадаадаа болиг доош тий. Тэгээ гадаад яг яаж болно гэдэг За би нэг ийм нэг сэдв дээр мэтгэлцсэн юм аа. Тэгэхээр мэтгэлцсэн ч яах вэ зүгээр хинтээ лээ. Нэгтэй ярьжсэн чинь одоо эмэгтэй хүний хувьд одоо чи одоо Монголд амьдардаг байлаа гэж бодъё. За. Тэнгүүт нэг залуутай харьцдаг байлаа. За. Тэгээ ер нь ийм эрэгтэй хүний хувьд одоо машинтай хэлж чухал уу? Монгол уу? Тэ. Монголд бол чухлаа. Угаасаа юундаа найдчихгүй шүү дээ. Автобус тий ер нь хөл дээр сайдах юм айгүй хол хэцүү шүү дээ. Тэгэхээр ер нь машинтай авах юм айгүй ам. Монголд уу? Тий. Монголд юмдаа хоол гэж юм. Тийм гэж боддоо шүү дээ. Тийм үү? Үгүй юу. Би бол сая ирээл тэгж анзаараад тэгэл хийж байна л да. Тэнд болохоор чинь нугасаа юундаа итгэж болно шүү дээ. Автобус ба. 10 залуу машингүй заяа. За. Тэгээд 5 10 залуу гиг машин. Хавар. 10-аас 10-аас 5. 5. Аль зөвхөн. Ганаач За гэж наа чинь юу юм бэ? Монголын нөхцөлд ч тий. Монголын нэгц. За одоо энийг хэлээд гол дигэр мэг болчихгүй. Зүгээр шүү дээ. За. чи гол дигэр биш ээ гэж хэлж зүгээр. Би гол дигэр биш. За 5 тэгээ машинтай. Монголын нөхцөлд зургийг ч оруулаарай. Монголын нөхцөлд ч тий. За. Бэкс авах. Яг нэ. Чинийх газар гоё. За. Өөр бэж одоо энэ чинь суулгаад үгүй юм асаа. Одоо наач бүргээд 10-аас 5 залуу тийм лаг машинтай байгаад шүү дээ. Тэ. Тэгэхээр амар эсвэл сонгогдоод шүү дээ. Чиний хувьд яг юу нь ямар вэ? Огтд одоо машинт чинь болж ийнө л гэсэн тийм санаа гараад байна. Тийм байхгүй. Би уусаа ер нь арай охин мохонтой танилцаад уулзах хэрэг зүгээр машин галхаа авчиж шүү Тэрэн дээр. Тэгээ байхгүй гэж ер нь бол миний бодлоор тэр өгтөд харуулахгүй ч гэж магадгүй. Ер нь бол одоо чиний машинд чинь болж байгаа гэдгээ өөрөөсөө харуулахгүй гэж. Тэгээд Нуучиж болно шүү дээ. Тэгээд угаасаа л чамайг машинтай ч мэдчихэж байгаа. Тэгэл чамайг явгаа очисон ч ингэж очисон ч чи зүгээр машинтай гэдэг байдал чинь юм шиг байна. чиний одоо Яг одоо чи ажиглагдаг цацагцсанаар одоо би ингэж ямар ч тийм хурам эхлэлт хийж чадхаа байх нь биш үү? Хурам эхлэлт гинэ. Өөрөөр арга нэгстэй задлаад байгаа. өмнө нь хийдэг байсан юм. Өөр аргыг задлаа хийчихлээ шүү дээ. Одоо ингэж зарцсан юм аа. зарцсан юм аа. Бэк авсан ш. За. Хоёр зүгээр
эмэгтэй хүнээс за одоо эмэгтэй хүнд одоо машин бол жоохон Монгол нөхцөл чухал юм байна заа. Тэгвэл хоёр одоо эмэгтэй хүнээс харангуут эмэгтэй хүнээс машиныг харах юм л аа. Эмэгтэй хүнээс тэгвэл яг юуг нь яг харах юм бэ? Яг одоо тийм юу юм уу биш шүү. Сэтгэл харна. Эд зүйлэх юм уу? Эд зүйл юм лөө. Тийм. Эд зүйлэх юм шиг. Тэгээ эрэгтэй хүнүүд машин чи эд зүйл юм чи эмэгтэй хүн ч гэсэн эд зүйл байвал. Тийм. За одоо яг л адилхан хариулт хийлээ. Цааш яг л эмэгтэй хүнээс ямар эд зүйл? Эд зүйл юу лөө. За хөх хийлгцэн байсан гэсэн эд зүйл байхгүй. Тийм шүү. Хөрөнгө оруулалт юм чи орох юм шүү. Хөрөнгө оруулалт. Өөртөө хөрөнгө оруулж ийна л гэсэн. Гадаад үү. За хөрөнгө оруулалт талаасаа бат юм шүү. Байхгүй шүү. Байр суглаанд хожсон эмэгтэй хүн болно л гэхдээ ийм миний байрны тэр санаа зовх асуудлаас чөлөөлчихөж байгаа болохоор бас ер нь амар байртай эмэгтэй юм шүү дээ. Гэхдээ ер нь бол худлаа үдтэй. Тий. Зүгээр л хэлж байгаа хэрвээ байсан бол л гэж. Тэрнээс байсан байртай эмэгтэй юм шүү дээ. Гэхдээ байртай эмэгтэй мөртлөө 10-аас 5 байвал би ч бас явж чадахгүй шүү дээ. Байрнаас нь л. Тэр юм хэцүү байхгүй юу? Явчихад. Бенчиг биш ахгүй дээ ер нь л тий. Тий. Зааш туус. Тэгээд тэр эмхтэй ихээр байранд нь очиж амьдэрсэн чинь нөгөө хамаатууд наараадаа бивэл явах тий. Наараа. Тийм. Тэсэн чи яваач хамаатууд нь яваач энэ сте нэг дагуулдаг төр идэрсэн. Байрч машин ч. Өгтөө уусалаа нэр наарад эмэгтэй хүнээс бол тэр ер нь материалыг зүйл харж уус ер нь болохгүй. Энэ тэр эрэгтэй хүн гэсэн өөрөө тэрийг тэгж л боддیں۔ Зүгээр юм. Ер нь эмэгтэй хүнээс материалыг зүйл хараадах юм бол эрэгтэй хэрэг биш юм шиг нэг тийм сонирхолтой ер нь. Тийм болохоор эмэгтэйчүүд материаллык гэсэн нэртэй юм шүү. Яг уу тэрийг ихтэй бас дотор нь хувааж болоод ив. Одоо ийм ажлын байр маарнаас хол. За эмэгтэй хүн бол ер нь л юу ч хийдгүй юм ункайгүй хүнд бол угаасаа дургуул байх юм бэ тийм. Тэнгүүд тэр юунд тустай гэдэг нь хоёр ангиллаад юм уу гэхлээр нэг нь болохоор нэг төрлийн эмэгтэйчүүд нь бол дуушаад мөнгө хардаг юм. Яг голдыг эмэгтэйчүүд байгаа байхгүй юу? Харин нөгөө талын эмэгтэйчүүд нь болохоор нэг тийм юм хийж бүтээхэр ч юм уу зүгээр ирээдүйд хэр потенциалтай байна. Тэрийг нь харж иж ер нь сонголт хийдэг юм шиг санагдсан. Тэгээ уус би цаанаас тэгж асуусан. Амар царайдлаг машингүй юу? Амар царайнуутай машин таа юу гэсэн юм биш. Битстэй амжилт. Яг одоо Монголын нөхцөл 3 сар амьдарч байгаа. Тэгвэл машинтай залуу хүмүүс сайн байна гэдэг. Гэхдээ одоо юу тэгвэл хоёроос ингэж асуух юм байна. Амар царайлаг амар муухай одоо тийм гойлог битээ биш. Муухай банд цай. Юу юм биш тийм. Загсан толгойтой сайхан битээ. Тийм. Царайлаг хүний толгойтой ихтэй загсан битээ. За тэгвэл юус ялсан. Зөв далайн хэрэг дээр гацлаа заяа. Тэгээс ийм царайлаг ийм охины толгойтой. Тэгээд загсан битээ. Нөгөөх нь болохоор загсан толгойтой гоё битээ эмхтэй хүн. Эмхтэй хүн биш. Загсан толгойтой эмхтэй бол ярихгүй шүү. Ярихгүй юм ярьдгүй. Чиний хэлээр ярихгүй. Хүний хэлээр ярихгүй. Тэг яриулах юм уу? Яриулах зүгээр л амар царайлаг муухай битээ амар царай муутай гоё битээ тийм үү? Тийм. Яриулсан тэг наадах жаар утгах юм. За. За гоё битээ. Гоё битээ царай муутай гэж юу? Дуэйн Джонсон шиг царайтай шүү дээ. Тамаа. Тэстэй амар гоё битээ. Яг эмчтэй өмнө гоож идэв. Заавал хариулах болчиход байна тий. Заавал хариулах. Заавал аль нэг сонгох шаардлага болчиход байна. Торан гэсэн асуудал байхгүй. Үгүй за гоё битээ навал загсны сур идэв. Зүгээр царай муутай юм. Царай муутай гоё битээс юм байна. Тэтгэв. Хоёулаа л хэцүү юм байна. Хоёулаа ухаалаг зөө яг. Оюун санааны төвшин бол яг адилхан. Айгуу ухаалаг мондөг. Гэтэ нөгөөх нь тэр ялгаан л нэг тэр биений царайцны хаслттай л гарч байна. Хоёулаа ер нь бол хэцүү хэцүү. Тийм зөгцөлтэй байж ижил ер нь л явах. Хоёулаа дондож ажиллахгүй юм тий.
Тэг би яг аль нэг нь сонгож За чадахгүй. аль нэг сон. За аль За би хөөрхөн царайтай сонгоч. За би хөөрхөн царайтай сонголоо. нэг сонгоч юу. За яагаад тэр гоё би тийм сонгов. Тэг бас яагаад энэ асуух юм бол яагаад энэ асуух юм бас хатуу бодох гэж шүү. За би дотор юм батсан зүгээр. Маск зүгтчихсэн юм гэж би бодсон. Scary movie гараад шүү. Хоёрыг давхалчих. Яа хэцүү биш үү? Загас шиг үнэр мөнөртэй юм шүү ам. Яг тэгээд хайрлаад хайж. Ой ой. Би энэ сонгосноо. Чин чамаас тэгвэл үүсэх юм бэ? Асууж байгаа хүмүүсээ машин зэрэглээд А тэглүү. Тэгээд яг аль нь болох гээд. За хэлүүлээд эрэгтэй хүн тэгвэл эмэгтэй хүнээс би царай хоёрыг хардаг л гэж байна. Одоо зүгээр ашиг. Одоо дүнцлэх зам. Би юу царай юу гэхэд хэдүүлээ царай гэж сонголоо шүү дээ. Тэгвэл одоо нэг тийм нөхдөөний дотоо шинжний талаар гэл. за тий. Болж юм. Тэр бас ингэж сонголт дээ. Одоо яг нэг наадах гэж орохос өмнө ямар эмхтэн гоё бэ гэж хэдүүлээ сайд юмс нэг яллаа шүү дээ. Түр яг сайдсгийн юм. Тэгвэл яг ямар яг адилхан одоо эмхтэйний ямар эмхтэйг амар гоё тий гоё эмхтэй гэх юм. Яг эрэгтэйний хувьд ямар эрэгтэйг гоё эрэгтэй. би тэр эмэгтэй хүний хэлэх гэсэн үг шүү дээ. Одоо жоохон үлэг дуурай л авах талаас нь шүү дээ. Юу л юу ч хэлсэн айгуу тийм итгэл даах төшигтэй. Нэг яг бүгд тийм бодтой юм шүү дээ. Айгуу төшигтэй ойроо тийм хэрэгтэй. Уулаа гэж. Рол модель болж байна. Миний хувьд бол ер нь бол тийм төшигтэй байх мах л хэрэгтэй. Гэтэ бас нэг юм анзаархад юм өнгөрөөж чаддаг хүн бас Өнгөрөөж тийм уужуу байх юм зүгээр санагдсан. Тэг. Би Харин боцоор л юм. За тэгвэл би үргэлжлүүлэл ярьчих л дээ. Яа тэгж утсан бэ гэхэлэр би ер нь бол их юу хажуугаар өнгөрөөдөг юм баггүй. Тэгээл ер нь сүүлийн үед жоохон том болж малаад байгаа юм уу. Хаа зарим нэг юмнууд өнгөрөөчүүл зүгээрээ дэв шиг санагддаг болчиход байгаа шүү дээ. Их тоохгүй. Яаж тэрийг олж мэдв? Ер нь өнгөрөөдөг хүн юм байна да гэдгийг. Өмнөх үйлдэлүүдээ ингээд Яг уу би яг ч өөрөө өнгөрөөдөг хүн гэж хэлэхгүй л дээ. Зүгээр өнгөрөөд хийх чийдж байгаа л. Зүгээр яг л одоо өнгөрөөхгүй ингээл хэрүүл мөрүүл хийгээл те. Тэгэл нэг болохгүй хэлэл хүм гондоогоол ер нь тиймэрхүү юмны ардаас ер нь жоохон тиймэрхүү хэлээд явда мавда гэдэг харамслын үзнэ үүднээс л тийм тиймэрхүү хүрч байгаа юм л да. Зүгээр хайчдаг үежтэй гэлөө. Тэ. За би л тийм байсан бахна. Би хариулчих уу? За. Би болохоор эмэгтэй хүн яг нэг өөртөө цаг гаргаад нэг айгүй independent гэдэг монголоор юу гэдэг вэ? Бие даас. Тийм бие даасан, тийм бие даасан нэг хиннээс ч ер нь амьдралд нь дахиад өөр нэг эрэгтэй хүн орж ирэх шаардлагагүй өөрийгөө аваа явчих чадaltaй. Тийм эмэгтэй ухаарлаг, тийм ч ухаарлаг тааш тараад та тийм. Тийм хүмүүсээс ер нь айгүй үлэрч шавтан. Өөрөөс тийм байхад жоохон кичигээл. Өөр тарчаатай. Тийм. Ямар ч нэг юм хүнд эсвэл мөнгөн дээр ч юм ямар нэг санхүүгийн байдлаар нэг тийм dependent биш гэх бие даасан. Ер нь бол одоо хүн бол ер нь тийм Тийм. хэрэгтэй. Тэгэхгүй бол заавал хүнээс хамааралтай Тийм хамааралтай тийм. хэцүү нөхцөл байдал байдаг ч мөх шүү дээ. Яг үлгэр жишээ авдаг гэсэн шүү дээ тийм. Тэгмэл ер нь бол юу л юм хүнийг хайрладаг гэр бүлсэг гэрхтэн хүн ер нь гой санагддаг. Тэрнээс биш яг дан карьер гэж яваад их юм бол карьераа л дуусна. Ер нь бүгдийг нэг гой зохицуулж чаддаг. Тэгэл юм
эхнэрээч бай, хүүхдүүдээч бай бүгдийг гоё хайрладаг. Юм хайр цацруулсан. Цоглог тийм эрэгтэй хүнээс л юм үлгэр жишээ авал ирээдүйд ийм нөхөр ийм аа болох юм байна гэх. Тэгж юу хардсан шүү дээ. Хүмүүс тийм хүмүүс байгаа. Би бол аавс. Гэтэ бас авахгүй тал нь ч авах тал нь ч тэгэл авах талуудыг аваад ерхэд бол бас нэг тийм дөнгөрөөчдөг юм. Бас юм дөнгөрөхийг л айлтгах хичээдэг шүү дээ. Тэгээ би өчигдөр нэг байрнаас гарч явжсэн чинь нэг юм гэр бүлэрээ хөдөө явах гэж байгаа л хүмүүс байсан л та. Юм ачаад өгч. Тэгээд хүүхэд нь нэг нахлах анги хүүхэдлээс аавс юм асууж аав нь уурлаад ямар лайтай юм гэж байна. Тэр нэг асуулт асуу. Тэрийг харчаад ер нь бол тийм Өөр өвдөж байна. тий ер нь бол тийм хүүхэд дүүнер мөнстэйгээ муухай харьцаж болохгүй юм байл шүү. Айгу яг тэр аавд нь хүн тусгүй гэж болчихлоо болох л та. Хүүхдийн оронд өөрийгөө тавиад бодсон айгу муухай мэдрэмж. Аавд л юм. Тэрнээс болоод хүүхдүүдийн нөгөө сониуч сан буурал Тий. гэдэг бах та. Тий. Ахиж юм асуухаа болол хэлсэн. Тийм тэгэл бүр. Тий. Хөө та гэхдээ ер нь хэд хүрээд яг хүүхдтэй болоод гэр бүл зохионд авч боддгоо. Тэгээд бас боддгоо юм. Яг нэг тийм тооцсон юм байхгүй юу? Одоо хэдэн жил үерхэд хэдэн жил цуг амьдраад боломжтой болсон. Тийм дээ. Нэг гэр бүл ингээд авч явах хэмжээний болж иж яг хүүхэдтэй болох хэвээр байна да гэж л бодоо. Хариуцлагатай байхын тулд. Би бол 35 дотор л шүүд. Тэрнээс хойшлох юм бол том хүүхд нэтрэх болчих гад байна шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь аав ээжтэйгээр нойрхон байх гэсэн яг дайггүй юм биш шүү дээ. Тэмүүл нэг залуу эс ч юм бас ер нь бас амар юу гэдэг гээд байгаа юм. хүүхдтэй хамт өсчдөг үү? Тийм одоо залуугаараа ирсэн. Тийм чанартай тийм. Сайн материал байдаг гээд байгаа юм. Тийм. Би амарсан нэрүүлч хэрэг мэрэг ч юм уу. Тийм байдаг гэдэг. Би бас ер нь хэцүү дээр л шүү дээ. Хөгтөлхөө. Тийм ер нь нэг тийм дүр зураг байдаг шүү. Аа. Нэр тийм айцтай байдаг. Ингээд гэхдээ нууц сэтгэлцэн шүү дээ. Тэр уус чамд уусаа анханасаа байсан уу эсвэл Европ гараад ч юм уу тийм үт болсон Юу уу? анхаасаа. 7-8 дон гэсэн чинь. Ер нь ганцаар байх нь одоо илүү гоё. Найзтайгаа тэгээд ганцаар тэгээд Тэгээ чам ингэ санагдуу. Заавал юм нэртэй болохгүй заяа. Зүгээр юм хүүхдээ зүгээр өөр дээр авцсан. Ганц би аав байвал. тий хүүхд олчилж авдаг. Надаас ганц би аав байх. Одоогийн байдлаар их муу санааш санагддаг шүү дээ. Та гоё сонс. Яагаад гэвэл тэр нь сэтгэлцлийн асуудал юм болоо. Тэг яг за 25 26 таа нэг хүнтэй суугаад тэгээд 10 жилийн дараа тэгээд нөгөө хүнээс салгаж байгаа гэж зөнд байгаа шүү дээ. Тийм юмыг тэгээд хүүхдтэй ингээд үзүүлээд байх ч юм хэцүү байна. Тэ. Тэгэхээр ер нь баг хүүхд өвчж тавьсан надад хамаг дээрсэн сонсгож байна. Солонгост бол хүүхэд төрүүлэх хооронд зөвшөд нохоо аваад хийж штэ. Солонгосын нэг юу байсан гэсэн чинь юу л нэг хотод нь хүүхд төрүүлэр гэр бүл зохиосон айлт байр 50 сая вон өгнө гэсэн зүйл явуулсан шүү дээ. Бүр үний юм уу? Тийм. 50 сая вон өччих юм уу? Ари өгнө гэсэн нэг тийм. Тэгэл гэрэлтэй баталгаажуулаад ингэж яа тэгэхээр нөгөө beauty стандарт өндөртэй солонгос ч одоо K-pop, K-drama гэдэг юм. Тэнгүүд хамгийн эрэлттэй салбар нь тэр болохоор ер нь эмэгтэйчүүд чинь нөгөө гоо сахнаа алдах юм дургу. Тэгвэл хүүхэд төрүүлчих юм бол аим гоо сахны талаар өсөндөл юм болно шүү дээ. Тийм болохоор хүүхэд төрүүлэхийн өмнө зүгээр амтанд хийчихвэл зарлах нь баг адилхан. Нэ амтантай ялгааг болохоор тэрийг түрээл явж байгаа ингээ ангуутл хүүхэд юм уугаа ангуутл нохоо яваад. Гэтэл яг нохоогоо хүүхэд чигээ яадаг. Гэтэ манайс болохоор яг солонгос соёлын хувьд бас солонгос биш. Арай нэг тийм баруун талаг. Монголчууд Оросч. тийм орсч. Тийм ер нь оросч. казак хүмүүс бол казак, киргиз, мэргиз те Туркстан ер нь тийм хүмүүс бол яг л адилхан. Тэнгэр адилхан л байдаг. Зүгээр шашнаас болоод арай жоохон хаагдмал дуул юм л те.
Эс адил төстэй юм уус орнд төсөөд юм л шүү. Би бас Алматын сая дамжиж ниссэн чинь бас Алматын ордын хувьд хэлээ. Нэг тийм амар өндөр тийм уулын хажууд ингээ хотоо барьцдаг. Гоё л харагддаг юм бэл. Тэгээ казак хүмүүсээс яг тийм монголчуудтай амар тийм царины үед амар төстэй байдаг. Казах үтгэхдээ ер нь тийш явуулынхан бол нэлээд царайлаг шүү дээ. Царайлаг. Сүүлд Бас баха. Тий. Мэдрэгч тэгж шээс хүн юм тэгс. Тэгээ ер нь бол хатсан тийм мэдтэй материал. Нэмэгтэй хүмүүс эрэгтэй хүмүүс гоё. Ая хоо. Тий. Красавчик. Тэр шашин шүтдэг. Шашин. яг гоо гэр бүлээр бол бөөгийн шүтлэгтэй. Гэтэ өөрөөр бол atheist гэх юм уу. Нөгөө нэг spiritual юм уу? Бас тэр авирууга. Бас яг сайн мэдэхгүй л дунд нь ингээл явж байгаа л. Гадаалал. Тийм гэхдээ уусаа нөгөө Монгол болохоор нэг жоохон сүсгтэй жоохон хайчгараа маань уушаад хэлцдэг үед бол байна. Шашингүйч гэсэн. Гэтэ бөөнөр яаж тэгэж ингэ ороод идэг юм лог гэж бодоход. Тийм тий. Би бас алдгүй амар сонирхолтой. Тэгэхээр би нөгөө нэг судалж явах үедээ нөгөө нэг multiple personality disorder гэж яддаг штеп. Тэр нөгөө хоёр өөрөөтэй. Тэнгууд судалж явах үедээ энэ дотроо нөгөө хоёр дахь хүнийхээ тэнхийнхаа нөгөө оюун санааг бүтээчтэй санагдаад байгаа байхгүй. Тэгээд ингэж явах үедээ тэр хүн лөгөө шилжчихдэг юм. Би тэгж бодсон юм. Бас гоё. Тэгвэл баг өвчтэй юм. Амар зөөврөл. Зөөрөж биш байх. Гөө яг тэр тийм бол. Тэр байдаг байх. Гэхдээ өөсө 6-7 жил сурж юм бол юу юм бол тэ аюултай санагддаг. Ер нь бол хамаагүй ингэж ярьж болохгүй юм санагддаг. Солонгос одоо хэдүүлгийн аав ээж үеийн хүмүүс одоо хэдүүлээ шиг байхгүй Солонгосч ажилласан байна. Тэгж яагаад тэр үед ажиллаж хахад нэг юм хоолны талан үүдгөөс үүрэх. Хоолны талан өвж хахад нэг ах тэр үед ажиллаж байхдаа үйлдвэрлөө тэр үйлдвэрийн тэр талааныг нь Канадад Монгол амар их гаргаж ирээд тэрийг худалдаалцсан гинэ. Ихэр. Тэгсэн чинь тэрийг авдаг хүн нэг юм хөгшин ахгүй тэр үйлдвэрт амар удаан ажилласан. Тэгвэл Солонгосч ажилласан жилээр нөгөө тэтгэврэн бодогдоод амьдрчдаг болохоор тэгжсэн чинь тэр үйлдвэрт ажилласан чинь хуурамч талаан гаргасан гэдэг юунаас болоод тэр ажлаасаа алгаад тэтгэврийн мөнгө болж байгаа. Тэмүүтлээ одоо би тэр зарсан тэр одоо тэр монгол хүнийг юу аа хараа нэг тэмүүтлээ Солонгосын бөөдөр очиод хилээд хараалуулсан чинь тэр хүн хоёр гараа алдсан. Мухар одоо. Тэгэхээр чи ер нь аюултай. Би бол зүгээр үнэн л гэж боддог. Тэгэхээр шашин машин шүтгээд болол шүтэн штэ аав штэ нийлэл тэгэл. Өөрөө ч гэсэн жоохон сүсэг бол байгаа. Ачи юу юм аа. Бөөгийн шашин бол ер нь бол юм. Би яг ер нь тиймэрхүү итгэдэг байхгүй зүгээр нэг юм бодсон чинь манай хамаатны надаас нэг дүүрэн мөр их жоохон бүр жоохон байхад одоо тэр охин тэр тухайд 18 ч хүрэх охин байсан. Тэгээд би бүр жоохон байсан. Тэгээд нэг онготон бууцсан гэдэг бөө болцсон гэдэг очиж ирсэн. Тэгэл бүр баг 6 5 настай ч байсан. Юу ч гэсэн орсон чинь тэгэл хоолой мал нөр бол намайг тэгэл өдөрөө суулгаад ташуурдаал гэсэн. Тийм болохоор тэгэл жоохон итгэл. Жоохон ч ер нь итгэлтэй. Ер нь бас шашин машингүй хүн байвал ер нь тийм уул ус юмстэй. Тиймэрхүү юм шүтжүүл зүгээр юм шигсэн. Мөн ер нь шүтлэгтэй өөр юм зүгээр юм шигсэн. Тийм бас ер нь шүтлэгтэй байсан зүгээр. Өөртөө итгэл давхар нэг юм шүтээ явж байгаа гэдэг чинь. Хит их л биш болол. Тийм итгэдэг юмтай авах чухлаа. Өөрөнд татчихвал. Тийм. Эр хүнд итгэж болох. Болохгүй. Болох юм болоо. Эр хүнд итгэхээр иши орондоо итгэдэг. Тэгэл холбоо л хэлчих. Чи тэгвэл нэг эрэгтэй хүний нэг чам тийм муул эрэгтэй хүн байна. Мал. Байна. Хамаа муудад би нэг эмэгтэй юм бол. Яа. Юу. Яг ямар эмэгтэй ямар холбоотой эмэгтэй юу? Хамаагүй тэгэл. За муухан да одоо муулахаар болио шиг. Эмэгтэй хүн муулахгүйс тээ. Үгүй би эрэгтэй хүн болох ч. Тийм. Эмэгтэй хүн. Би муулах шүү ах Чи байх. эмэгтэй хүн муулах ч юм уу?
Тий одоо сайныг хэлэхгүй юу? Тийм тэгэл чи тэгсэн шүү. Ер нь ийм хүн байдаг шүү. Ийм хүмүүс жоох ийм шүү гэл. Ийм хүмүүсээс хол байгаарэ гэдэг. Тий Өөрөө жоохон үзүүлээ ойлголоо. тий жоо өөртөө итгэлгүй ир хүнээс хол байгаарэ гэж хэлмээр. Тэр хүмүүс чинь ер нь бол жоохон гिचгээд байдаг талтай. Өөртөө итгэл хүмүүс ер нь савлчих хартай гад байдаг ба. тий савлчих гад байдаг талтай. Тэгэл тэрийгэ өгөхгүй л өөр хүмүүсээс хайгаал. Тийм ээ? Тийм бас байна. Гэ. нэлж юм уу? Аа. Нэртэй нэл шүү. Хэлэхгүй. Ажибэж. Одоо ингээд одоо бүр яг утгаараа нэг хоб бацдаг авгаачулсан тий. Одоо тэр мэрч болсон ч яах. За тий хэнийг юм болох вэ? Тийм олон бахам. Ер нь байгаа. Ер нь ихтэй надаа юм Монголын залуучууд гэхээс илүү эмэгтэй хүмүүс нь ер нь арай нэг илүү амар байгаад тав санагдаад байдаг шүү дээ. Юу гараа? Янз бүр юм. Одоо ер нь та хоёр юу үзэж байна? Илүү байгаад идэг гэдэг нь Одоо муу юмараа ер нь Муу юмараа юу? ерөнхий л муу юмараа ер нь Надад эмэгтэйчүүд давмгаалаад байгаад санагдаад байгаа шүү дээ. ирчүүд нь нээлттэй биш болохоор тийм юм болов уу? Гоо. Яа, яаж магадгүй. надад гэхдээ эмэгтэйчүүд нь арай илүү юу санагдаад байдаг шүү дээ. Сайн уу? Тийм сайн ухаантай ер нь тийм мэдлэгтэй боловсралтай санагдаад байдаг. Монголд байгаа эмэгтэйчүүдээ Юмараа л илүү байгаад энэ сайн муугүй л. Тэгээ яг энийг ингээ үзэж байгаа хэд одоо тэгээд хүн амт муулан зоолно гэхээр юу яаж магадгүй. Угаасаа бид тав чи зүгээр л нэг өөрсдөө бодлыг хэлж байгаа болохоор. Тийм. Зүгээр өөрсдөө нэг төгс хүмүүс биш л тийм. Зүгээр ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүс ингээ хоорондох ингээд тийм зай амар холдоод байгаа юм санагдаад байгаа шүү дээ. Тэгээд би бинийгаа ойлгох нь ингээд холдоод. Тийм шүү. Ер нь нөө феминизм учраас болоод тэрнээсээ болоод бас ирчүүдийгээ жоохон үзье ядах тал байна. Тэгээд би тэрийг Уул ингээд энэ гол зорилго юм биш. би тэрийг ингээд яг ингээд хатгаар ингээд утсан дээр ингээд рил мэл ингээд тиктэй ухчаа юмсаа нөлөөлөд байгаа гэж боддог байхгүй. Яг үл тэр чинь нэг алгоритм байгаа шүү дээ. Бабл маяг байгаа шүү дээ. Тэгэл тэргээрээ ингээд мэдээлэлээр ингээд бөмбөгдүүлээс тэгэл Тархин угаалаад. Тэгэхээр тэнгуут л бас нэг ингээс юу тойрогтол байгаад байгаа юм шиг. Тэр яг тийм юм. Нэг юм аа яг сайжруулж үзээд улам тэндээ ингээл автаад ингээд яваад байгаа. тэгээд ингээ хоёр тал ингээ олон ингээ холдоод Тийм. Тийм. Энер ихлээд энер төгсдөг. Тэр нэг хүн зориулаа нэг юм хэлчих үү? Нандан гэдэг юм уу? Юу Намын ч юм уу? Тэр харилцаа холбоо байхгүй зүгээр аа тийм хүн байд юм бүү. За. Мэдрэл муутай. Чи бүр яа мэдрэл муутай шүү. Яа. Үзүүлж харуулах хэрэгтэй байх шүү л гэж та. Яагаад юм тийм шилсэн? Юу вэ? Камер энэ юм хүн аа. Камер тач ярьж ирэхгүй тэр өөрөө үзэхлээр ойлгох. Бас тиймэрхүү хүмүүс байгаад байгаа болохоор босод. Үгүй тиймэрхүү гэж одоо бидэд юу ч мэдэхгүй шүү дээ юу болсон юм. Яг ерөнхий эмэгтэй хүн заяа. За. Тэгээд муу эмэгтэй. Тэгэл. Тийм, ер нь тиймэрхүү эмэгтэй хүн байгаа болохоор энэ бус эмэгтэй хүмүүс хаана нэр мэрийг бас доош нь татаад идэв шүү. Тэ? Би бол тэр сайн үнийг бол бүр тэр амар үзий ядсан. Ямар мэдрэл муутай хүн байж чадсан. тийм хүмүүс байгаа. Тийм, бас тиймэрхүү хүмүүс байгаа. Тийм яаш. Нэрийг хэлээд явах хэрэгтэй гэснээр хэлээ нах. Яваас нэг амар олон нэр байхгүй тийм. Тэгээр ихлээд ирээр төгсдөг, төгөлдөр гэдэг. Инээр ихлээд инээр төгсдөг гэсэн. Тийм. Нэг олон нэр байхгүй наа. тийм олон нэр баг. Ингээл нэр гурвал байна. Яг бид нар дотор бол мэдчих болчихсон. Тиймэрхүү яг юм тэр нэг яасан бэ гэхлээр ер нь найз хүн дөрөвний галаар орж мөрд. Тийм. Аа. Найз Тэгэл охинтой. хамгийн доор шүү дээ. Тийм. Найз залуутай юу гэдэг найз охинтой гэдэг мэдсээр зөксөн галаар орж. Тийм илжих шиг охтууд байна. Мэдээж оролдог охтууд. Тэгвэл бас муу юм байна. Мод шүү. Амар муу. Хэдүүлээ
юу ярьж чаад эртөө хүн амрах ярьж чаад надад бол хүүсний солиод хэлсэн л та. Хэдүүлэн нэмхтөөний юу талтай. Одоо анхаг эртөөний яг ганц хоёр янзын чанар хэлвэл анхаас Юу юм бэ? Нэг юм ар сайн даадаг гэх юм. Нэг юу яадаг штэ нэг эцэг хойно байх угаасаа ингээл яваад очиндоо гэдэг нэг тийм юу итгэлтэй байдаг штэ. тий. Тэгэхээр эрэгтэй хүн одоо хань болох хүн маань тийм байвал айгу гоё. Нэг юм төшгтэй очиход тэгэл за яах вэ гэл. Төшгтэй. Тийм төшгтэй. Эртөө хүн Арштай. Тийм ард даадаг. алдаа. Төшгтэй. Бас халамжтай маш сайн халамжтай байх хэрэгтэй. Тэг ихчдүү мүүтэй нөгөө нэг ирчүүч юу н айгу халамжтай гэдэг юм л шүү дээ. Тийм шүү дээ. Сонсоо. Тий. Сонсоо юм. Тийм шүү дээ. Тий. Ихч юм уу дүүтөөсөн, эмэгтэй дүүтөөсөн. Дүүн нэмэгтэй гэсэн үг. Үгүй ихчтэй байж бол эмэгтэй дүүтэй ч юм уу. Тийм ер нь эмэгтэй хүнтэй ойрсон хүмүүс юу. Тийж байна. Тэгвэл эмэгтэйний шүү дээ. Зорилготой хоббитэй. Ихээс ингийн юм тий. хайр, халамж тэгэл тий. Хайрлаж чаддаг, халамжилж чаддаг, эрхэлж чаддаг, эрхлүүлж чаддаг л байл. Юунаас өөд Беки хэлсэн тэр нь сайн хэлж байна. Өөрөөр хэлсэн зорилготой Чаддаг тий. Ер нь л хэлэх хардаг зорилготой. Тэгээд уян зүйл юм байна шүү дээ. тий. Уян зүйл. За ажуу. Тэгвэл. Тэгээд яг л зоригтой байл гоё л та. Тийм. Тэ бас нэг тийм юу байвал айгүй гоё санагдаад шүү дээ. Нэг юм тунгийн харалт гэлээ хүмүүс үүд шүү дээ. Айгүй Хатаа ухаан тий. тий яг л хатаа. Тий. Хатаа ухаантай хад л ер нь. Энэ ийм миний хувьд бол ийм байнгын нэгэн юм дээр байдаг бодлоо л тохирохгүй юм лээ. Гурван сар л. Гурван сар. Энэ яг ийм дээшээ байвал айгу савлаатай байвал ер нь айтаа хайвал Хөвчлээ гэж хэлж хэцүү биш үү савлаатай. яг бас байнгын одоо жишээ нь би жишээ нь ингээд амар юм уужуу тайван ийм маш зөөлхөн төвөр эхлэе гэж бодоход нөө одоо хугацаанд би тэр хүнийг илэг орих магадлал байдаг байхгүй. Яг миний л талаас л та тийм илэг барина. Яаж хэлэх вэ? Уужуу тавиа өгтөд гээгээс холоогоор байлаа шүү. Савлаатай. Жон савлгаатай хэдэн тийшээ. Үгүй савлаатай би ч юу Галзуу. Юу галзуу. Гэх тий юус ер нь юмны нөө баланс байна шүү дээ тий. Тэгэл дандаа уус уужуу тавиан байгаад бол бас хэцүүлтэй. Тийм. Гэтэ бас яг тэрийг тэр жанжин хүмүүс барьдаг хүн бас тийм бас их бэдгүй маа. Тэр тэгэл муутай сайтай бүгд хичээж л байл тий. Үгүй чи яагаад тийм ихтэй. чи юунаас яагаад юм бэ? Бөө айсан юм ерөөсөй байхгүй. Хинээс ч яагаад юм. За очоо. Чи яг гоё юм татаагүй юм л тийм. Муу зүйлстэй. Сайн Сайн зүйл. Юу хайдаг вэ? Эмэгтэй хүнээс ер нь Ямар юм За шинэ одоо шүү дээ. За чанарын асуудалтай нь жоох өөр болчих чинь. Одоо хоёулынхаа хоёулаа доктортой харилцаанд бол ер нь авч чаддгүй хүмүүс байна гэдэг шүү дээ. Өнгөөр доктортой харилцаанд орохын тулд чинь тэр юм хүмүүс нэг юм шаарддаг юм. Тэгээ чиний хувьд тэр шаардлага нь одоо юу юм? Юу хэцүү асуулт гэж. Маргааш хариулъя гэж. Ямар тийм зүг бодолтой гэх юм уу тийм үү? Тэсвэртэй байх. Амьдрал тэсвэртэй байх. Амьдрал доо. Шокны төсвөр. Зүгээр өөр асуучихна. Бишогч өөрөө савлгаатай. Чи өөрөө хэлж өөр асуусан гэдэг.
хариулж юу? Тэгээ хариулъя. Тийм хатуу ухаан барьдаг тийм л хүмүүс ер нь надад л тийм түүхэнд бол олон тохиолж байгаагүй. Гэхдээ эмхтөний талаар ярихаар амар тийм хэцүү болчихжээ. Харин тийм юуг нь ярих юм. Юуг нь ярихаар мэдгүй тийм тэгээд Хангалттай тоолж араагүй л юм шиг тийм. Энэ яг хоёр хостой хоёр хүн тийм дэр. Нэг нь ингээ. Нэг нь ингээ. хостой хүмүүст ингэ ярихад бас арай амарх шүү. Харин нуун тийм. Гоё ярьж та. За тэгвэл бид бас би ер нь яг нэг охин байгаад байгаа. Тэгээд тэр жанжин хүмүүс амар байна. Тэгээд би нэг бороо хийсэн юм шиг байна. Тийм юм бороо шүү дээ. Ерөөс тэрнээс тоохгүй байгаа маа. Наам блогч болчихлоо одоо. Нэг ч үзэхгүй л ахaltaа үзэх юм биш. Тэгээд үзчихвэл ойр тосны үн үзчихвэл хэлээрээ блог гаргадаг. Илчээрээ гооч. Энэ завшааныг ашиглаад. Тийм энэ завшааныг ашиглаад. Тийм нэрнг сууж. За хоёр тэгвэл Надад нэг асуулт байна. за Юу ээ заяа. Та хэд ингээд бүгдээрээ одоо нэг үерхэл байгаа заяа. За 5 сар үерхсэн заяа. Тэгээд 5 сар үерхснийхаа дараа тэр охиндоо ингээд ердөөсөө гадаад үзмжээр нь ердөөсөө тийм татагтаа болцсон. Гэхдээ бүр амар сайн ер нь бол та хэд нөгөө сайн хэлсэн шинжүүдийг бүгдийг нь агуулсан заяа. Тийм охин байлаа. Гэхдээ гадаад үзмжинд нь ердөөсөө татагтаа болцсон. Хайртай байхаа болцсон. Тэгэхээр та 5 сар үерхсэн дараа салах уу эсвэл үлдээд Keep хийж тайм. эхний 5 сар бол царай нь талцсан тийм. тий. Тэгээд ингээд үерхэд игснийхаа дараа за ер нь уусаад бодлоо юм байна гэдэг чинь ер нь болж байгаа. Сэтгэл чинь хөрсөн гэх юм уу? Тэгэхээр тархич нь үлдгээд байна шүү дээ. Тэр үед яг хуу тархинд нь одоо ингээд бүх чинь сайн хүн штэ гэж би үлдээд аа гэдэг. Зүрх нь хөрсөн байдаг. Сэтгэл нь хөрсөн байдаг. Царайнаас болоод тэгчих юм уу? Ер нь царай биенээс болоо тийм. Өөдсөн юм уу? Өөдсөн. Тэр нь бол өөдсөн бол тэгэл Өөдсөн бол өөд. Гэтэ амар царайнаас болоогүй л байгаа л да. тийм 5 сар байсан шалтгаан бол байгаа. Гэтэ өөдсөн. Тэгээ өөдсөн бол тэгээд ер нь болох өөдсөн болол ч шүү дээ. Наа чин бас яг үргэлжлүүлээд явхад бас хангалттай хугацаа өнгөрөв. Чин 5 сар чинь ер нь цөөхөн шүү дээ. 2 жил болоод жоох шүү өөдсөн бол хэсэг харж үзэх байх тийм. Гэтэ тэр шинжүүд нь ингээд хөгжлүүлээд ингээд байгалах юм дээ. Бага. Ер нь бол дотор хүн нь бол айгуу сайн хүн гэж бодож байна. Тэгвэл дахиад 2 жил харж үзсэн. 2 жилээ. 5 сар 5 сар ингээ хамт байж. 2 сар болчихгүй яах вэ? Тэгээд үүдэж болно шүү дээ. Тэгээд тэр чинь бас буцаад ирсэн. Ахиад 2 жил харах юм уу? 2 жил юм уу 1 жил харна. Яг тэгвэл яг миний өсөж байгаа нэг тийм Дотоод хүн. тэр үнийг хайхад бас хэцүү шүү. бас ховор гэдэг утгаар Бизнес нь бос хангал босч байгаа бүх чанарыг агуулсан юм гэдэг юм гэдэг шүү дээ. Хийс юм бас. Гэтэ өөч шүү дээ. Тийм тий. Хийс юм. Тэгэл тэр чанарын тэрнээ өөцнөөс харах уу? Гэхдээ юу байх вэ? Яг үүндээ бас яг тийм төс төвлөр ихтэй хүн байвал бас болохгүй байх. Гэхдээ цагаа торлохоор гэхдээ ер нь нөгөө шал өөр шийдвэр хэлэх байх л та. Одоо л ингэж ярьж байна. Бүгдээрээ л өөр л юм бодож байгаа. Сайн муу зан нь бас тодорхой хэмжээний хоёулаа байхгүй бол бас болохгүй байх. Гүйөө сайн хэлэхгүй нөө хүмүүсээ. Яасан гинэ? Сайн муу 270 нь хоёулаа л юм байх хэрэгтэй. Тийм шүү дээ. Муу тал нь байх хэрэгтэй гэж бодож байна тодорхой хэмжээний. Байгаа. Угаасаа төвсөн байхгүй ч тэгэл байна. Хэрэглэхгүй бол тэгэл хурдан. Тэрийг гол нь засах чадхаар нүгүү юу гэдгийг харах хэрэгтэй байна л та. Мууг нь Хэрүүлээхгүй засахгүй муу бол тэгэл дээ шүү дээ. Эрэгтэй хүний хувьд ч гэсэн харсан. Тэгвэл за хоёр заяа найз охин байж тээ. Бид хоёрын нэг найз охин яга найз охинтой болохгүй шалтгаан юм л дээ. Юу гэсэн бэ? Яаж хэлвэ? Үйлдэл нэг хийхгүй байна. Мэдхгүй наас тэгээд нэг тийм шалтгаан байдгүй маа тэгээд. Гэхдээ бас байгаа. Байх уу? Байгаа. Одоо ер нь юу штэ?
Миний хувьд бол Одоогийн одоогийн яг генерашнд бол бардам зан л гэж бодож байгаа. Эго шүү дээ. амар бардам цаа тайлбар. Яг нь эмэгтэй хүн нэг сонин зан хаалаа ч юм уу эмэгтэй хүн гэдэг эрэгтэй хүний шугамыг давхаар үг хэллээ гэсэн тэрэн дээр зүгээр шууд тэгэл ганц бизнес хүлээнд нэг юм байгаа шүү дээ ч юм. Яг тэрийг л төвчээд тэрийгээ би юм төвчээртэй юм хүн гэдэг харуулчих юм бол ер нь бол эмэгтэй хүн тэрэн дээр бол цуг байх л. Гэтэ шугамд авсан зүйлээс шилжих болов. Тийм. Одоо жишээ нь юу вэ? Одоо зүгээр л яг уу тэр хүнийг сайн мэдгүй уурандаа тэр хүн ямар ч үг хэлдэг байж болно шүү дээ. Үнэхээр гэр бүл мөлөөсөө ч юм уу те. Тэгмэд л уурнаасаа болвол уур хүмлээс бол хамаагүй хэлсэн тэрийг нь тэгэл үнэхээр яг хайрчин байвал яах юм бэ? Үнэхээр гоё байсан тэгэл эгоноосоо болоод за тэгвэл чи ингэж ярьж байгаа бол би ч гэсэн юм хүн шүү гэд болчвол хайр нь л та. Тойлморгүй бас ер нь. Би амар санал нийлж байна. Түүнийг тэр охин тийм болсон юм аа. Өнгөцгөн битээд үгнэ чи. Тэг өнгөцгөн битээд үгнэ чи гэсэн үг шүү дээ. Тийм ер нь л тийм. Тийм шүү. Эрэгтэй хүн юм би одоо юм одоо жинээс нэг хэлбэлцсэн биш. Яг нөгөө нэг зангаараа байвал эмэгтэй хүн илүү таалагддаг юм санагддаг байхгүй. Тэгээ санагддаг юм. Яг нэг зангаараа л яг байвал эрэгтэй хүн. Тийм шүү. Тийм. Ер нь эмэгтэй юм шиг ер нь хоригддаг юм уу шүү дээ. Тэмээ ховирчвол муухай шүү дээ. Гэтэ эрэгтэй хүн арай эмэгтэй хүн шиг нэг уурлаад нэг инээгээл нэг уурлаад ийм сонирн байхаар чи эрэгтэй хүн ч бас сонирн шүү дээ. Тэр утгаар биш. Ялгаж ялгаж ирсэн. Тийм ээ. Тэр асуудал юу болчих вэ гэсэн юм. Тийм бол эго л гэж байна. Эго өндөртэй байна л гэд. За хүн шиг байж магадгүй. Тийм одоо Манай хүн төгсөн хайгаад ам шүү. Энд бол надад бол тийм байна. Миний хараа өөр юм байна. Би үерхдэггүй хүмүүсийг тийм эго л гэж боддог юм зүгээр. Өөрөө би тийм эмэгтэй хүнтэй уулзах хэрэгтэй гэд нэг өөртөө юм тавьсан. Тэрнийхэн шалгуурт нь хүрэхгүй байвал заа чи биш юм байна гэж хайж. Наас нь тэгэл. Тийм. Гол. Чамчсан байх шүү дээ. Тэгээ надад бас яг үндэ нэг асуулт асуухгүй бол зорж ярих юм байхгүй байдаг. Санаанд тэгээ юм буухгүй шүү дээ. За. Дуусахтаа юм дээр явчлаа. Юу сэдв хаагдсан шүү дээ. Юу аа. Хям тал. Тэний одоо хямд л. Хям талгаа эцэцэн үү? идэж байгаа. Хэхэндэл Машин ярих уу? Хайд машин тийм хийсэн хэрэгтэй. онгоц. нэр гэсэн үг. Би онгоцоор сурдаг л. А тийм. Мэргэжч юу? Эсхийн инженер. Пүү. За тэгээ одоо ер нь төгс төгцсөн үү? Хахад 2 жил байгаа. 5 жил. Юу яагаад эхний жилдээ нөгөө нэг баг нөгөө Европын боловсрол, Монголын боловсрол бас угаасаагүй байгаа гэдэг. Тэгээ баг 12 жилийн 12 дахь жилдээ дахиад сууж таарч марсан гэх юм. Тэгээд 5 жил болоод сурч. Уулын 4 жил. Одоо 2 жил сураад төгссөн дөө. Мэргэжч чинь тэгээ гоё юм. Хэр сэтгэл хангалуун. Айгуу гоё штэ. Юу нөгөө хүсэж орсон болохоор Одоо цаанаас л юу вэ? Практик юм уу төхөө нөө. тийм. Тэгэл гар хөлөөрөө хийх юм зөндөө их. Тэгэл нөгөө нэг юм уу цахилгаан мутлагаан энэ төр гэдгээр дандаа л. Тэр нь хамгийн сонирхолтой. Тэгээ нөгөө нэг лекц нь айгуу бага. Яг практикл нэмэр. Практик гэдэг л үү? Тийм. Тэр нь айгуу их болохоор айгуу гоё. Гэтэ ер нь л онгоц барихыг бол заахгүй шүү дээ. Заахгүй. Гэтэ зарим сургуулиудад заадаг юм шиг үлээ нөгөө нэг Америк руу гараад ирэхээр өөр улсууд руу. Ирланд болохоор тэр нь байхгүй. Яг миний сурж байгаа сургуульд. Тийм болохоор жоохон хэцүү. За онгоц Гэтэ юутай. одоо чинь жолооддаг бол гэж хөтөл та. Тэнгүүд Тийм. жолооны өмнөх бас ахгүй. Тэгнь. Гэтэ тэр нь заавал нөгөө нэг юунд инженерээр сурах шаардлагагүй. 12-оо төгсөөл нөгөө нэг одоо жолооны сургуулиуд шиг онгоцны жолооны сургууль гэж байгаа. Тэр нь амар үнэтэй $70,000 өгдөг л дээ. Тэрнээс үнэтэй ч магадгүй. Тэгээд тэр нь 1 юм уу 2 жилийн сургалттай. Тэнд нь нөгөө нэг симулятор дээр бас онгоцуудаар нөгөө бүх юмын техникээс заагаад тэгээд нэг лайсенстэй төгсдөө нөгөө private licenseтэй төгснө. Тэгээд тэрнээсээ 1500 цаг нисснийхаа дараа евро commercial руу орж болно. Тэгээд авиа компанид руугаа Тийм нөгөө нэг барьцсан яг явах хэрэгтэй. Цагаар нь явах мөнгөтэй явах хэрэгтэй бас.
Тэгэхгүй бол ер нь Баян байж л онцлох юм шүү дээ. Тэгээ одоо Нэг маань суудалтай юм иргэдэг онгоц бас ялгаагүй юм шүү дээ. тийм ер нь ялгаагүй. манай нээж одоо топ 6 чинь юу штэ. Ер нь бүх сургуулиуд руу 100% тэтгэлэгтэй ордог. Онооны хамгийн дээдлийн юм нөгөө штэ. Топ 6-тай мөртлөө онгоцны хэсэгчээс сурах гад тэмүүлэл тэр сургуулийн тэтгэлэг. Тэгээд бүтэн төлбөрөөр нь сурж байдаг. Онгоцны хэсэгч. Нөгөө ихэн сурд шүү дээ. Барсаа. Хумс үнэлээд залуу. Тий. Хайд нэр мэрэгчлээ юм. Би тооч Тоогооч юм. Бүр яг ямар төрлийн 5 отоос ш бодлоо наагч. Хоолны урлаг гэж. Тэгээ олон төрлийн хоол юм. Яг хүнсний үйлдвэрлэл мөрдөг шүү дээ. Яг л таван. Биш яг л нөгөө нэг одоо үнэтэй хоолнууд жижиг хоолнууд тиймэрхүү хоолнууд. Тэгээ би санхүү. Санхүү богино. Чи юу мэдээлэлстэй. дэлгэстэй. Хоолой чи бүр 5 тисондоо Юу юм шүү дээ. Дата аналист. Гээ болохоор юу лээ? Тэгээд цахилгааны яг цахилгааны инженер цахилгаан систем автоматжуул. Цахилгааны инженер л дээ. Маш цахилгаан дандаа ер нь нэлээ. Дээгүүр юм уу? Тийм. Хаан сурдаг. Шүтээс юм. Би харин бакалавра шүтээс сураад явах гэсэн байхгүй. Тэгжил бод. Тийм болохоор бакалавра Монголдо сураарай. Гэтэ ер нь бол тэрнээ зорилгоо олцсон бол зэрэг бакалавр зүг явцсан ч зүгээр. Бас тийм. Гэтэ ер нь айгүй Тэ зүг хүчээр явуулсан тэгэл замаа л Тийм. шүү дээ. Гэхдээ яг тоогооч үлээ гэж. Яг олон юунууд байсан юм а. Тэгээд ер нь л тэгтээ тоогооч болъё. Би шүтээс нэг курс тоогооч сурсан. шүтээс тоогооч ангитай. Хоол үйлдвэрлэл хүнсний үйлдвэрлэл гэж хоёр тустай байдаг. Тэгээд тэгсэн болохоор ч юм тэгэл цаас хоол арай ойрох юм байдаг. Бас багасаа хоол мол их туртайс болохоор. Энэ ихтэй өөрөө амар хоол идэг гэсэн юм байна. Их хийдэг байсан. Амар хоол идэг. Баг багт. Анх удаа хоол нь анх удаа гэрлэн орж ирсэн байхгүй юу? Чи дундаа ингэ тэрнээс баг ус. Тэгсэн чинь тэр надад юу байсан бэ? Махал уу гэж. Яг юм спагетти гоо юм байсан. Тэгэл жоо олимын тустай ингэ хийгээл мэдгүй нэг юм хутгаал өгсөн. Дангоо мэд. Аймаг Юу хийсэн бол өөрөө санахгүй. гайхалтай л байсан. Оо. Тэр л гайхалтай байсан. Тэр би ихтэй бас тоогооч бол гэж боддог байсан. Тэгээ бас хаа. Чамд тоогоочлоход тэр юу кухны юм штэ. Аа тийм. Тэр юу нөлөөсөн үү? Нөлөөлсөн шүү дээ. Тэр бол Тэр гоё тий. Тэгээ үзэхэд сонирхолтой тэгээд нөлөөсөн. хүний амьдрал бас Тэг гоё байд юм байна гэд нэг тийм. Чим Зөвчлөлтэй байд юм байна. Галтайгаа байсан. үзчихсэн үү? Үзчихсэн. Бүгдээ Бүгдийн буулсан бол бүгдээ. тийм. Нөгөө нохооных нь нэр хэм бэлээ нөө X-ээр нэрлэлцдэг. Эленора Андреа. Тэр нэг бол мэднэ. Төвчлөлтэй. Тэр юу танаа дахиж үзэх хүсдэг үү? Би бараг 3 бүрт үзсэн байхад. Тэр нь би Movie box дээр гардаг гэсэн шүү тий. дээ. Ер нь гарал үзнэ. Одоо Look TV дээр. Олж үзэхгүй юм болов. Би бол хостой болохоор эхнээс нь дуустал нь үзчихдэг юм шиг бодсон. Тийм ер нь тийм шоунууд ер нь гоё хаа. Хостой болчвол. Тийм. Тэр айгүй Сургамжтай. сургамжтай. Тийм тэрээс ч бас ээж авт үздэг гэсэн юм а. Тэгээл юм бол би бэлгээ дарж аваад айгүй хэцүү. Бананы хайс. Харин тий. Черри он таа. Тэрийг нэг ойлгоогүй юм шиг тэгэл. Юу вэ? Сүйтэй цаа очиж тэр. Виктория юу, Катя юу? За Катя чи юм. Катя Ахлын Охин. Аа тийм шүү. Сүүлд орж ирж молекул Тийм байна. Оо. Катя. Викагийн царайгийн жоох янзлж үл Вика. Вика ч нөө зэбэр лүү. Тий. Викагийн хамран жоох нэг ондоо хамартай. Салтаагаад идэв юм аа. Вика шүү дээ. Яа л юм шиг тэр. Яг занжин шугамыг барьдаг юм хэвчээ тэр юм шүү. Тийм тэгж бодсон. Тэр киногтээ тэр өсвөр наснд харин нэр амар нөлөөсөн юм. Тийм амар Тэр бүр амар нөлөөсөн. Би ч нүрэлтэйгээ
үйл дүүтэй амьддаг гэсэн. Маань үйл дүүтэй амьддаг амар л байсан. Секс амьддаг биш шүү дээ. Юус нэгээс байж. Яа болох тэр ихтэй гоё. Тэр киноны сүүлдээ бид сургаал маагаал нэг тий. Тийм шүү дээ. Анги болгоны төсгөлт чинь нэг юм явдаг шүү дээ. Тийм. Монгол дуу оруулах нь бас яасан гоё харцсан. Тэр Викагийн найз залуу чи хэм блэ тав. Гойны шалаа. Гойны шалаа тэр бол үнэхээр муу залуу. Өө өөр хэд чинь ухаар шүү дээ. Ухаард нь шүү дээ. Викад ер нь бол сайн хандаагүй. Тэр жоохон асуудалтай. Ер нь Яг гоо тэгэл орон гардж байгаа л тийм сахилахгүй л байсан л та. суусан шүү дээ. Сууч тийм үү бүр? Тий. Сууд шүү дээ тэр чинь. Парис Мэрис дээр Тэр хоёр чинь суугаад яваад Тийм. Макс ч ахлах Вика байгаа сууч чам уу тэрнтэй. Оо. Яадаг лээ. Нөгөө хин Баринов чинь нэг том ресторан лавровыг өөрөө үлдээгч ийсэн. Тэр чинь Виканд явсан бол өөр хөтрөө явагдсан. Тэгээ тэр нөгөө юу мууга тооч мууч хаяа шүү гадаас тичдгүй. Аа тийм шүү дээ. Тий. Түл дуустал үзег юм байна. Бахуу шүү. Амар нэтээ. Та нар өөр одоо дуртай сериал гэвэл одоо юу вэ? Office. Office юм. Office амар гоё. Би анх ойлгодог байсан хгүй. Тэгээ нөгөө Irishтайгаа хамт үзээд тэгээ нөгөөх манад нэг жокуудыг нь тайлбарлаж өгөн. Тэр үед бас яг анх англи хэлж өгөн жоо муусан. Тэр амар тийм white joke гэдэг бомб. Тийм. Тэр яг Американ амар гоё. Тэгээд амар тийм нөгөө Jim Pam хоёрын ингээд нэг тийм slow burn хийж байгаа юм байна. Тийм. Тэр гоё. Конец бил. За. Тад үзсэн үү? Office. Юу Үзээд ч үзээрэй. TikTok-аас TikTok-аас ямар юу гэж вэ? Office. тэр бас нэг нөлөөсөн кино байна. Blue Mountain State. ямар юм аа? Тэр ямар Blue бэ? Mountain State. Хөхөөл мож. Хөхөөл мож. Үгүй. Тэр бас чанга кинотой. Тэр хөвгүүдийн хувьд бас тэр кино Тэр бол бас амар юм. Яаж байгаа тэр чинь үнгүй заяа. Тэгээ Холливуд багц тэр үдэг гэсэн баха тэр. үнгүй. ээж аав байх гэж госч өгч байгаа. Тэр бас насанд таархааргүй кино үздэг байж тэр. Тэр ихтэй татан бүгдсэн байлээ. Тэр коллежийн амьдралын тухай байхгүй юу? Нөгөө коллежийн Америк хөлбөмбөг тоглолдог Багийн тухай. багийн тухай. Тэгээ эргэн тойронд нь юу болж байгаа. Америкийн угаасаа нэг тийм high school, коллежийн амьдралын тийм кинонууд угаасаа амар гоё байдаг шүү дээ. Зөв. Яг юу шиг л ахгүй юу? Тэр юутай адилхан, Японитай адилхан. Тийм үү? Гэтэ бас арай тийм deep биш зүгээр юм хөнгөн. Тийм. Маа зэгтэр нь инээдмэн л дээ. Euphoria гэхдээ сүүлийн сизон үзсэн үү? Ер нь үзсэн үү Euphoria? Сүүлийн сизон гэж гараад байгаа шүү дээ. Дууссан. Би ихний хоёр ингэж үзсэн. Тэр үдчихээгүй. Жохон амар хэцүүлтэй 16 настай хүүхдүүд таар тайм хэрэглээд ингээд яваад байна. Яг юу болдог яаж юм Жохон бэ realistic мэднэ. Тий. Амьдрал буудаг юм. Тий. Гэтэл Гэтэ яг хоо Тэгээ Монгол кинонуудын чанар гэдэг сүүлийн үед үнэхээр тий бүр сайн болж байгаа. юу сайн нэг садар кинонуудыг яриад байна шүү дээ. Садар кинонууд Би нөгөө 88 фильм шиг тий. Өө тэр талаараа сайн болоод байна. Эсвэргээрээ одоо нөгөө нэг тий одоо Ерөнхий чанар. ерхий чанарын үед байгаа. За та нарт бол сүүлд ямар Монгол кино сэтгэлж өгсөн? бүр дээр үед байтаг богд үзсэн чи. Тийм, байтаг богд амар бас 2 3 дахиж үзсэн юм. Бэк чи хэлжсэн шүү дээ. Чи яг ч миний хат маань байсан. Чи цэгтих байсан. Юу вэ? Яа, Монгол кино хийх санаанд орж ирдэг шүү дээ. Тэрт. Сүүлийн үед тэгэхээр ялангуяа. Сүүлийн үед галнаас нэг кино үзэхээ болчиход байгаа юм л та. Цаг гарны кино ингээ үзээсэн юм. Чи тэр Backrooms үзсэн юм уу? Үзсэн. Хэрэг. Тэр найз ихтэй үзсэн. Ер нь дайжгүй. Яг гоё л киноос. Юу таахгүй. Сонирхолтой. Нөгөө юу үзсэн үү? Зендаягийн сүүл тоглосон драма. Нөгөө Роберт Паттинсон хамт тоглосон. Тэр үзсэн юм байна уу? Үгүй үзээч. Үгүй үзсэн бол юм асууж байсан юм. Боллоо тэгвэл. Асуучих уу? Тэр нэгдэг байхгүй юу? Тэгээ би спойлер хийх гэдэг нэгтэй яг уу.
дөрөв найзаараа тойр сууж агаад амьдралдаа хийжсэн хамгийн новшийн үйлдэлээ хэлдэг байхгүй. Тэгээ та хэд хэлмээр байна уу? Тэгээ зарим жишээ авах юм бол нэг нь нэг нохоо дайрсан чинь найз охин урдаа бариад хамгаалалт хийсэн. Гэдэг нь хамгийн новшийн үйлдэл аахгүй тэр үнэ. Та тийм жишээ байна уу? Миний хийжсэн хамгийн новшийн үйлдэл эндээ гэвэл. За сонсъё. Амар муухай байна. Ярихгүйсэн ч болно шүү. Новшийн үйлдэлээ. Аха. Надад ороод ирсэн. За. Хинтэй холбоотой. За. Тэр юу яахгүй хэдгээр анги байлаа. PC тоглодог. Нөө Задлагддаг уу? Тий. Задлагддаг ч ихтэй. Би муухай. Ингэсэн бохгүй юу? Энэ төвгөө битэр яалаа. Цуг явж байгаа би ээжэд гэрийн төрхөөр авчиж өөх хэрэгтэй ингэж хэлээд бодлоо яриа PC тоглож явж байгаа байхгүй. Тэгсэн чинь тоглоос очиж ороод ирдээ. Тэгээ баригтаад маргааш анги дээр байсан төг надад уурлалаа. Тэгэл би бас тайл жоохон өнгөрөөдөн болохоор бид тэр хаана нэрэлдээ. Тэгээ барьцалтаж аваад. Тэгээ салахгүй юу? Салгасан. Тэгээ ингэ зогсож байгаа. Төөгөө барьцсан. Би ингэ зүгээр зогссон. Намайг салгацсан би ингэ. Тэгж байгаа төг ингэ бариулсан багт би бүр ингэж далааж ирээ. Цохоо. Тэгээ маргааш нүд байх. Маргааш нь тэр өдөр биш үү? Тэр өдрөө тэгээ яах. Тэр өдрөө нүд тэгээд маргааш нь бүр амар болчихсон юм аа. Яг ийм зөөр хөхрөл мөхрөл биш цаа. Зөөр нүд нь бүр ингээд хавтцсан бүр ингээд. Бокс тоглоом нүдэд тэл зохиулсан тамирчид байдсан шүү дээ. Юу ч хартуу яг тийм болчихсон. Тэр бүр амар харамсчихсан. Тэрнээс хүмүүс гаргасан. Тэгэл амар хамсаал. Тэгээ багш асууж энэ нүдчээс гэж мөсөн дээр алхах юм. Бас чамайг хамгаалаад. аав ээж тасэлж. Төрүүлээ хамарчин бэртдэг юм уу? Гэхдээ тэгэл юм чулуун дээр л унчлаа шүү дээ. Тэр нь итгэхгүй тий. Тэгэхгүй тэгэл чи үндэ задлсан байж тодлоо яриад тийм. Тэр бол Задлаа байл. Өөр юм тэрмийг зөгцсөн. Тэгээ ганц гисэн шүү дээ. Тэр бол тэр мох байсан. Чи ингээ бариулцсан ингээ. Би харамстай шүү. Салгуулаа барьд. Одоо тэр чи яах вэ тэгэл дундаа гэвч. Зориулж явахдаа би бас цохолж үзсэн шүү дээ. Гэтэ андраа намайг бирчлээ. Гэсэн Батөргөлтэй би зодтолж байсан байхгүй юу? Гэтэ Батөргөл нүүрлөө цохолтой. Цээж юу юм. Амар олон цохолсон байсан. Тэрнээс барилж цохолсон. Бэгтэй нүү. Энэ Цагаан сайхан хүн юм. Сайн сайхан. Муухай. сонсё л тоо. Муухай. Айгуу. Хайр ороод нэгээр. За тэгээ. За. Би энэ гарах штэ. За тэг. За. Гарах шүү дээ. Би энийг ялдгүй байхгүй юу ерөөсөө. Энэ толгойн дотор амьдраад байна. Илгээ болцсон уу? Болцтой. Чиний үг юу? Надад тэгээ новшийн үйлдэл. Ранко шиг үлдэл. Чамд юу? Надад байгаа. За чи яг очир үлээгээд нэ тий. Тий. За чи дүүл тий. Тэ. Бочоо хооронд нь. Жижиг гарын хамгаалал сэрж явдаг шүү дээ. Би тэр дэхтэй жоохон муухалтай агаа. Шинээр лөө нэг юм авцсан. Тэгээ агаа ч жоохон мартан байхгүй. Агаа үзчихвэл өөрөө ч санахгүй байгаа гэхдээ. Агаа нэг 2 л өмссөн баг. Тэгээ би тэр хувцсыг нь авч явж өмсөж яваад тэгэл хайц. Тэгээ хайснаа ч хэлээгүй. Тэгэл шууд мартуулж байгаа юм чи. Миний тэр хаана нэг агааг өөрийг нь одоо сануулчлаа шүү дээ. Тэгээ одоо сануулсан юм дөө. Одоо бараг аваад өгчин дөө. Тэр жоохон хогийн л та юм. За чи тэр хүлээлттэй. Үгүй минийх нэг амар бол биш. Гэтэ ер нь жоохон муухай. Би нөө хөгжим мөжөд төгсөн байхгүй юу? Бүжгээ ингээд. Тэгээд нэг 3 ангиас 3 охин шалгараад Солонгос руу тэмцээнээр явахаар болдог байхгүй юу? Тэгээд би тэр 3-т нь орсон. Тэгээд манай нэг найз хамгийн сайн найз орсон байсан байхгүй бас. Тэгээд багш манай найзыг үлдээгээд одоо бүжиг дэглэнэ гэд үлдээсэнд нь манай найз хэлсэн мэл чам нэг тонгорооны бүжиг зааж өгнө гэдэг дэглэе гэдгсэн чи би манай найз жоохон махлаг хөлтэйс ахгүй юу тэр үедээ. Тэгээ багш тур гэдэг ер нь хүн болгол тур гэдэг. Тэгээд тонгорооны бүжиг хэрнэ би чам шиг хөлтэй юм тонгорооны бүжиг заадаг явахтай гээд. Тэгээ найзгаа амар уйлуулж исэн.
Гэтэ бид хоёр одоо айгүй сайн найзууд л та. Тэр бол миний хамгийн авшгүй. Наач энэ юм зодтолтой ер нь ойролцоол биш ээ. Баг тэрнээс ч муухай юм. Муухай л амар муухай. барыг зогсон шүү дээ. Тэгээд бид нар чинь зохилтчаал тэгээд шууд мараашаал ивлэрчих жоох юм л. Гэтэ яг хөө тийм богуух тахтай тийм. Би гол нь нэг жоок болгоо хэлсэн байхгүй юу? Инээлдээл тэгээд октод инээлдээл гэсэн чинь манай хүн айгүй үндээр сууж авсан би мэдээчгүй. Тэгэл ойлоо тэгсэн чинь том байна уу? Том байна. тэгэл уушлахгүй гал. Айгүй хэцүү шүү бас. Тэрийгээ тэгэл ухаарсан бол тэгэл. Тэр нь сайн. Тиймэрхүү байна. Тэр нэг 10 жил жоог хүн байх зүгээр амнаас нь тиймэрхүү буруу гардаг тохиолдол айгүй их л өстэй. Хаяа тийм 10 жилдээ явах байсан. Явах гэсэн. За шүү. Би бол дандаа энэ амнасаа болж тийм нэг өдөр халаад ишээ гэсэн. Ер нь бол гайгүй байхаа тий. Гайвал. Энд тэгээд тэр хичээлдээ ирсэн. Хичээлдээ сайн дараахан хүмүүсээс нэсүрэг нэг ямар тийм. дараахан бол байгаагүй. Хөдөлгөөнтэй хөдөлгөөнтэй ихтэй тийм хортой хөдөлгөөн бол байхгүй. Хичээлдээ бүр тийм амар бол бас Тийм. байна. Бид хоёр их зөвлөө хийж байхгүй юу? Тэс чи яалаа тэр нэг юу байсан шүү дээ. Нэг хүүхдэн ч үлээ их зөвлөө хийх хэрэгтэй байсан. Хин цуг юугүй явцсан ч үл мэдгүй яалаа. Тэгсэн чинь хамууд тэнцээ 6 дугаар анги гэхгүй бүр 6 дугаар анги гэдэг шүү дээ. гүү штэ. 6. Гүү. Мэндэ ангийн дарга байсан үегээр идэх шүү дээ. 6 гэж үү? Тэр чинь 6 шүү дээ. 7 малаа л гэсэн. За мэдгүй тэр хэвчээ. Бид хоёр бид чинь юу заа юу? Ийм мань найдууд байхгүй юу? Сайн найдууд байхгүй юу? Тэ? Бид нар ингэ тамхи татах гавцаа. Тэрийг ярих гэдэг шүү дээ. Тэ. Тэрийг л ярих гэдэг л дээ. Тий, тэгээ бид хоёр их завсарлага биш ээ. Их цэвэрлэгээ хийгээгүй тэр нэг хүүхдийг жоохон занаад багш хэлээд нөгөө дүүлэр чи нөгөө юм эзэнгүү байшин ороод бичлэг хийгээд ингээд нэггүй ингээд бүр царайг нь гаргаад Тэд нар тамхи татчих байгаа гэдэг. тэг нөгөө дүүл нь бүр хөөхий бүр бөмбөгнөө бүр да манайга битээ хэлээчтэй мань ганцхан сорсон шүү дээ. Мань апло хатцсан. Мань үнэшдэхгүй байвал. Тэг тэрийг одоо байнга ярина гэдэг айгу хэцүү. Тэр дундчаад тэр үнд сууж байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Тий нэг өнгөрсөн нугарын 2 ихэр байна. Амар одуулаа баригцаах гэх тэр гэж. Тэгээ маргааш нь аваачаад тамхи татсан хүмүүс гараа. Тэгээ юу гэлээ. За одоо өөлөх юм бол аавч хэлэхгүй. Тэгээ би өөлдөг л яадаг юмсан. Юу вэ хин багш тэгсэн юм уу? Тий. Тэгээ би за өөлчл аавч өөлч гэдэг байсан. Хэлээ л дээ. Гэхдээ нэг ганцхан хүүхдэл аавж дэлсэн шүү дээ. Тэг юм уу? Тий тамхины их усүрийн Оо тэд үлж чи өөр аавраа залгаад аав би тамхи татчихлаа гэж. Оо амар. Тий. Тэгж их айж тээ. Бүгд амар айцсан болцсон. Хилчин гэж одоо өөрөө төрөл хэлсэн юм шүү. Бараг тэгсэн. Тий. Тэр зорилттой шүү тий. За. Юу яа? Өндөрлөх үү? Тэг өндөрлөө. За өндөрлөхөөс өмнө нэг сэдвээр хаа заяа. За. Сэдвийн ихтэй олоогүй юм л да. Сурснараа өндөрлөх юм уу? Юу гэж? Нөгөө Тих юм уу? Юу юм бэ? Юу юм болов? Аль нь гэхдээ нөгөө 10-аас тэдний юм уу эсвэл нөгөө нэг сайн маа сурталчлах юм. За нэгийг сонгоч. за нэг сайн юм байл юм. 10-аас нэг гоё юм шиг. За чи хэлдэг. За бид яг ингээд яг өөрсдөө заяа. Одоо яг өөрсдийгөө л яг би яг 10-аас тэд хүн гэдэг үнэлээд бас. 10-аас 7. Бас Асуулт байна. За. Яг одоо 10-аас гэдэг чинь юу нь бол бюро стандартаар л яваад байгаа шүү дээ. Тийм. Гэхдээ ер нь би Зүгээр өөрийгөө л үнэлж байгаа л юм шүү дээ. тэнгээр нь л ирсэн үгээр багцлаа. Чи кино байсан бол ямар үнэлгээтэй кино юм бэ те? 7 юм байна. Өөрийгөө үнэлж байгаа Тийм. тийм. 7 юм. 10-аас 7.
Гэтэ 8 9 болжул чадах байх гэж бодож байгаа. Гэж боддог. Тоо. Би 10-аас хэсэг гэж. 9. Тий, өөртөө хэсэг гэж. Би дээр 5 гэсэн. Тийм үү. Агчиж түүний. Болж штэ хүн өсөж дэвчин. Би 8 гэсэн. 8. Өмнөхдөр Өө чи 10 гэсэн шүү би дээ. 8 гэсэн. За тэгвэл Би өөрөө чи үзээгүй шүү дээ. За. Үзээ. За тэгвэл би юу болов? Юу? Тэгвэл би Тэгвэл би явахтай дээ. За. Би бол ихтэй нэрээс өөрийгөө эсэж боддоо шүү. яагаад тийм 5 гэсэн бэ? Дээр зүгээр олонхороо 5 гэсэн болохоор 5 гэсэн. Ганцаараа цойлохгүй гэдэг. Одоо сая олонхороо дээшээ хэлэхэр чи явуулаад тэгвэл дээшээ. Тэр үе жоохон бие бариатайсэн юм. Тэгээ санаа. Одоо яг үнэнгээс Би бол үнэнгээс өөрийгөө бол 10-аас 9 гэж боддог. Тэгээ царайлаг гэсэн бол өөрийгөө 10-аас 10 гэж хэлээ. Ахаа нөгөөх нь хэлчих юм шүү бас. Тэ. Нэг сайн чанар хэлээд бас. Өөртөө юу? өөрийгөө сурталж яах гэж бодоод заяа. Тий. За өстө би нэрээ ийм үнэтэй Тий, одоо тэгэхээр эсрэг хүснээ онилж сурталчлаа гэсэн үг шүү дээ. Юу вэ за? эсрэг хүстэндээ зориулах. Зориул. Эсрэг үүсэндээ зориулаа. Тийм. Найз зөвхөндөө зориулж хэлчих юм уу? Ерөнхий эмгтээч. Ерөнхий Монголын Ерөнхий Монголын эмгтээчүүд ч яах те. Найз зөвхөндөө зориул. Тэгээ. Чи яг шууд хэлж чаддгүй юм хэлчих. Үнэн ч байж чаднаа. Би оновчтой байж. Сонгуул юм аа. Оновчтой бай. Намайг хэлж шүү. Тийм баггүй. Анхтай байна. За. Одоо яг хөлж. Өөрийнхөө сайн чанар штэ. Тий. Сайн чаддаг юмаа ч хэлж. Аа тэс чанараа хэлчихээ дөө. Чиглдэг гэж бас хэрэгтэй өндөс гоё гэж магадгүй. Тэр мэрийг бол мэдж байгаа хөө. Мэдж байгаа юу? Хүмүүс мэдж байгаа хөө. Би айгу юу юм болов? Дайчин. Ер нь амархан нэцдэггүй. Тийм байна. Тэ нэг залуу бол өөр юм болно гэсэн бол болох юм. Би бол юу байхгүй л те. Агуухгүй. Эрэхтэй үний араас л ер нь гүүхт нэг ер нь шалтгаан байхгүй багч. Эрэхтэй өнгөөр болчихно гэж боддог болохоор. Энэ сэдвэр ярим биш тийм дараагийн подкаст. Тэр нэмэгтэй хүн эрэхтэй үний хараас гэж Ярмаар байна гэсэн. Үгүй мэдхгүй та хэд юу гэж бодож байна? Үгүй энд ер нь бол бид дөрөв гайгүй ер нь. Аа. Тий. Мэдгүй эмэгтэй угаас нөгөө нэг эмэгтэй хүн бардам зантай байхтай л яадаг шүү дээ. Эрэгтэй хүн нөгөө хайртай хүнтэйгээ суу. Тийм ээ, ер нь Хайртай хүнийг өөрөө болгож иж нас турштай явдаг. Эмэгтэй хүн өөрийг нь хайрладаг хүнтэй байвал ер нь цааштай явцдаг. Тэгэхээр эмэгтэй хүн ер нь өөрөө гүөх биш гүйлгсэн л ирэх гэж бодож байна. сайн нэгж байна. Эмэгтэй хүн хайргүй үнтэйгээ байж чаддаг гэдэг аахгүй. Ер нь. Эрэгтэй хүн ч нөгөө нэг угаасаа натуралаараа байгалаараа нөгөө нэг юмны ард гарч иж игээд нөгөө нэг таашаал авдаг штеп. Нэг юмны араас хөөцөлж иж. Бүгдээс гарнаа. Тий. Нөгөө нэг хичээл зүтгэлтэй байж аж нэг юм ингээд ялсан мэдрэмж аваад. Тэр нэмэгтэй хүн дээр чинь тийм харагдах хах та. Шүү дээ. За миний давуу тал. Биш энэ сэдвчээр дууссан үү? Хэл. Чи. За чи жоох. За би бас оновчтой. Би ордон дээр гарна. Тий. Дээр нь гарна. Дээр нь гарна. Би зөв блокны ард гарна л. Хичээгээрээ. Тэг хичээнэ. Чи чадна. Хичээж чадна. За би Үгүй поосттай гэж. Поосттай. За. Болох уу? Энэ хүрээд энэ хүртэл үтсэн бол дуусах уу? Дуусах. Тэгээ энэ хүрээд үтсэн бол баярлалаа. Тэгээ лайк, шеэр, subscribe. Чи нөгөө юу оруулж чи доогоор нэг subscribe гэсэн. Нэг хонх мох. Тийм авахгүй болохоор бас Хоёртой YouTube тийм биш үү те? YouTube-тэй тийм шүү. Дан рийл бөмбөгтэй гэж. Харин би тэгж болоод байсан шүү дээ. Ингээ хасаад оруулчих юм болоо гэж. Нэг дундчаар 100,000 үздэг юм. За. Найз 100,000 удаа үздэг хүү? Тийш тийш орж байгаа. Яа, баяртай. Тий.
Өнөөдрийн спонсор Artscan маань энэ бүхнийг явуулж Автскан. Artscan студиэр хангалаа. Баярлалаа. Оролцсон оролцогчдод их баярлалаа. Ер нь бус дугаарууд бол айгүй гинтийн байдлаар ер нь зочд маань ирсэн шүү дээ. Ер нь Жишээ. энэ би бол оожоод 44-өөс төөгөөд дунгас аялсан. МК бас нэг удаан бас аялсан. Тэг өмнө 7 хоног л хэвчээ. Тий, бас миний хувьд бол их л гоё. За тэгээд орсон найзуудтай баярлалаа. Баярлалаа. Тэгээ бас үзэгчтэй баярлалаа. 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 Заавал. Йоо.